Гэхдээ одоо би ингээл өөрийгөө голоод би чинь бондгор штэ яана намайг хүмүүс ингэж штэ гэж явах уу? Эсвэл би мөрөөдлийн төлөө зүгээр өөрийнхөө давуу талыг ингээ те одоо ингээ хараад ингээ явах уу? Би давуу тал штэ. Одоо бол надад бол юу ч наалтахаас. Скотч наалтахгүй. Сайн байцгаана уу? Тин зон подкастын шинэхэн дугаар эхэлж байна. За өнөөдрийн дугаарт артист Бондок хүрэлцэн ирсэн байна. Сайн уу Бондок? За сайн байна уу? За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. За хоёулаа гоё өөрийгөө танилцуулъя те. Хүмүүс бас нөгөө артист Бондок гэдэг нэрээр нь мэдж байгаа. Тэгэл Бондок маань яг бүтэн нэр нь жинхэнэ нэр нь хин бэ? За тэгээд яг юу хийдэг хүн байгаа вэ гэдгийг танилцуулаад эхлэе. За бүгдэнд нь өдрийн мэндийг хүргэе. За намайг Нанди Эрдэнэ гэдэг миний жинхэнэ нэрийн Нанди Эрдэнэ гэдэг. Тэгээ артист Бондок гэд пэйжийг анх нээгээд яагаад энэ пэйжийг нээсэн гэхээр нэг хүн ингээд нэг өөрийгөө бод дээр нь хүлэн зөвшөөрөх хэрэгтэй байхгүй юу? Бод дээр нь хүлэн зөвшөөрөх. Хүмүүс айгуу тэгээд би өөрийгөө ерөөд бол хүлэн зөвшөөрөөд за би угаасаа Бондгоор хинч харсан үнэ тий. Тэгээд би бас нүүр боддог, мейкап хийдэг. Тэгээд артист Бондок мейкап гэд хэлчихээ нэг амар сүртэй амар лаг юм шиг болчих гээд байдаг. Зүгээр л артист Бондок аль тал руу хөрүүж болохоор гэд тэгэж анх нэрээ өгчээсэн. Тэгээд нүүр бодно. За тэрнээс гадна нэг хувийн тэм жижигхан буусны цех ажилладаг гэсэн байхгүй юу? Гэр цех. Тэгээд тэрийгээ ер нь бол ингээд энэ жил ер нь хаалт хийж гэх юм уу. Нэг тиймэрхүү л нэг тиймэр юм хийдэг юм байгаа. Тэгэл бас тэгээ хувийн ганц хоёр юм. Тэгээл явж байгаа юм байгаа. За артистаараа ажиллаад одоо хэр удаж байна? За яг яаж сурсан? Артист гэдэг чинь бас одоо мейкап бол бас л нэг урлаг штэ. Хүний нүүрэн дээр маш гоё үзэсгэлэн төгөлдөр бий болгон. За тэгээ гарын урд үтэй зурах бас чадвартай хүмүүс байдаг юм шиг санагддаг. Би юм байхгүй юу? Бага байхасаа ингээд би нэг айлын ганц ахгүй юу? Тэнгүүтээ ингээд нэг яагаад ч юм ингээд зураг байдаг. Гэтэ юу зурдаг гэж дандаа хөмсөг зурдаг. Багасаа юу? Тий, багасаа. Зүгээр л ингэ хөмсөг зурдаг. Эхлээд бол ингээл нэг юм харж зурна. Харж зурхтай айгуу сайн. Тэгснээ зурх болгондоо ингээл хөмсгөө янз янзаар зурдаг. Тэгээд дараа мейкап хийсэн чинь би хөмсөг амар зурч хамгийн сайн чаддаг юм байсан хөмсөг байсан. Тэгээ хамгийн хэцүү нь контур байсан байхгүй юу? Нүдэн дээр. Тий, контур бол бүр амар хэцүү. Ер нь ямар ч хүнд хамгийн хэцүү. Тэгээд дараа одоо л надад бол контрол амар амарч юм уу тий. Тэгээ болдог. Тэгээ хүн дурлахаараа бүр зүүдэлдэг гэж боддоо дуртай юм аа. Бүр өдөр шинэ бодсороо. Одоо шинэ одоо миний таньдаг хүн ингээл надаар ингээд бодуулъя гэж тэгэж тий. За би тэдэн цаг авлаа шүү гэх тэгэл анхнаар тэр надад олон хүн өөрчлөлгүй шүү тий. Тэнгүүтэл би шүн зүүдэлдэг бүр амар сонио. Тэгтлээ дурлж идэг байхгүй. Маргааш нь яах вэ гэдгээ. Тэр хүний бүтцийн би нүдэндээ төсөөлдөг. Бүр ингээд бүтцийн төсөөлөд за би ийм контур зурж ин контур чигчний аргаар зурж болно. Тэ тэгэнгүүтлээ би ингэж зурна. Гол нь би энэ хүнийг амар бүтцэн биш. Маш гоё энгийн мөртлөө бас өөр төрхийг ингээ харуулна гэд. Бүр дандаа тэгдэг. Тэ би бүр 5 6 удаа тэгж зүүдэлжсэн бүр. Тий бодвол хүн болгоно тэг зүүдлээ би бүр огшдаг зай бүр. Тэгээд нүрээ будаад хүн ингээ өөрчлөлт гарч тий. Тэнгүүтэл нөгөө хүн ингээ баярлаад өөрөөр харахаар би өөрөө тэрнээс амар кайф авдаг. Тий тэгээ ер нь бол энэ мэрэгжил чинь шүү дээ тий. Ингээ дандаа ингээ цалинтай мэрэгжил биш шүү дээ тий. Хүн дурлаж хийвэл эндээ удаан тогтно гэж би бүр боддог. Дуртай юм аа их тий. Тэгээд ер нь бол энийг би яг одоо хэдэн жил хийснэ 3 4 жил байх. А тэрний өмнө бол ингээ одоо нэг 10 жил тахта ингээд тайзан дээр одоо манай нандаач аим мэдрэмжтэй штэ гэдэг байхгүй. Тэгэнгүүт нь шууд надаар ингээд надад би хамар өндөрлөг надад ямар сүүдэр мэд юу ч байхгүй. Тэр үед намайг жоохон байхдаа мейкап эрсэл тийм их байгааг байхгүй. Тэгэнгүүт л бид нар одоо ингээд бүжиглэж байна гэдэг нь хэдэн охтууд 10 хэдэн охтууд. Тэгэнгүүтээ нандаа юу штэ гэх. Тэгээд тэгэнгүүт л би шууд тайзны бодолт хийцэн. Анхны өөрөө сураагүй байж ах та. Сураагүй. Мэдрэмжээрээ. Тэгээд тэгсэн чинь би чадаадсэн байхгүй. Зүгээр чадаадсэн. Амар тэмсэн. Тэгээд би үнэхээр ингэж чадах юм бэ гэж бодсон хэрнээ энэнг би мэрэгжил гэж бодоогүй. Зүгээр хобби гэж бодоод тэгээд би шал өөр мэрэгчлэр сурцсан байхгүй. Ямар мэрэгчлээ лээ? Би шинэ Улаанбаатар их сургуулийг 2014 онд бизнес эдийн засгийн менежмент ангиар төгссөн байхгүй юу. Тэгээд тэр үед манай 10 жилийн багш нар хүртэл хөөрхөн заяа хүүе гэл ингээл микро явдаг гэсэн байхгүй юу. За минь санаас хүүе нандаа гэсэн чинь яасан гэсэн чинь өө Сүйст орцсон уу гэдэг юм. Сүйс биш ээ би өөр бизнес эдийн засгийн гэлдэгсэн чинь. За минь нанцаас ярьж байгаа. Тэгсэн чинь өө чи тэгж үгээд манай бүр 10 жилийн зарим багш нар амар дэмждэг гэсэн чинь. Амар хөөрхөн. Тэгээд ямар ч юм би математик дуртай болохоор тэгэл надад заа зөвлөх ямар ч их заах байхгүй. Тэгэл яваад орчихсон. Заа зөвлөх хаагч байхгүй гэсэн гэр бүл нь ээж аав ээжтэйгээ байдаг байхгүй. Ээж нь хэр нээлттэй байсан мэрэгжил сонголтонд нь нөлөөлсөн үү?
Үгүй. Чи өөрөөхөө л бол гэсэн. Шууд хүссэн. Чи өөрөөхөө л бол. Гэтэ манайх хинчээс ахгүй. Манай өвөө болохоор нэг дүрмт хувцастай чи цэргийн дуу буужгийн эрдмийн театр ч юм уу тийм хоор дуунууд ингээд дуулал яа. Биш дуулах амар дуртай сайжээ. Авьяас байна тий. Дуулах амар сонирхолтой. 10 жил тахтаа бол мэдгүй сургуульд орсноос хойш хоор дууны тэмцээн болдог гэсэн шүү дээ тий. Тэрэнд эхнээс нь дууссан дандаа нэгдүгээр хоолоогоор дандаа дуулдаг. Тэрэнд нь дандаа ордог. Тийм байсан. Тэгээд өвөө болохоор тийм юм дэмжиж эмээ болохоор багш болооч ээж болохоор багш болооч гэж тийчээс нэгтэй чи өөр юм мэд. Хинч намайг хориглоогүй чи өөрөөхөө л амьдрах чөлөөтэй орхисон байхгүй. Тэгээд өөрөө математикаар сонгоод тийм. Яг л дуртай мэрэгжлээ дуртай хичээлээ сонгоод орцоохгүй. Тэгээд нэг 50-50% те бас сайн зөвч юм шиг буруу ч юм шиг тийм. Тэсний дуун цааш орсон те 50-50% те. Харин тийм. Тэсний мейкап ярихаараа гэлэлцээ. Тэг гэлэлцэн шүү дээ. Би чи мейкап тэгэл эсвэл урлагийн талаар ярихаар нүд нь гэлцаал яриа л. Бүр ингээ яар нөгөө төлбөр залхах ярина шүү дээ. Урлагийн ер нь ямар авьяасууд байна? За яг би зураг дээр бол зүгээр харж л зурч чадна. Амар ингээ цээжэр зурч мөрдөглаг бол биш. Тэгээд бүжгэлдэг байсан. Одоо бол хүмүүс хараад энэ бондоо чи яаж бүжгэлдэг гэж бодогчсан. Би багаас Монгол бүжгэлдэг байсан. Латин Америк бүжгэлжсэн. 10 жилдээ. Тийм. Тэгээ шүлэг зохиодог байсан. За тэгээ нэг жоохон дуулна. Лагийн хажууд дундын муугийн хажуус гайгүй нэг тиймэрхүү л дуун тавьцаа сайхан ингээд дууд явчихна. Тэгтэл бас бүхэл зүйлийг чадчихээн. Урлагийн талын. Тэгээ одоос нэг гой хөгжим сонирхоод эхнээс нь ингээл дарж үздэг. Гэтэ би амар сайн хөгжим дарж чадахгүй заяа. Гэтэ сонсголоор дарчдаг. Ямар сайн. Дон гэл нэг дардсан шүү дээ. Тийм даралт дарж чаддаг. Сонсголоор энэ дууны өнгө нь ингээд ямарчлан дууг нэг оруулцдаг. Тиймэрхүү л. Одоо за өөрийгөө тодорхойлвол юу гэж тодорхойлох вэ? Урлагийн авьяасууд байна. Тэгсэн мөртлөө сонсголоороо ингээд хөгжим бас тоглолчин тий. Миний бодлоор чиний ярианаас урлагийн л талын хүн болох байсан юм шиг санагдчихээн. Харин манай бүх хүн тэгдэг байсан. Урлагийн биш нүг бүх цэцэрлэгт байхасаа штэ. Цэцэрлэгт байхасаа одоо нэг цэцэрлэгч нэг өглөөрэл ингэдэж штэ тий. Тэнгүүтэл би даацсан. Бүр яашлаа шахахгүй. Яас таашаа. Бүр 2 нас. Тийм бүр жоохноосаа. Тэгээ амар эрт ухаарсан. Тэгээ бүх юм багийнхан амар сайн санаа. Тийм үү? Тийм. Жишээ нь хэдэн насныхаа юм бэ? Бараг 2 3. Хоол би бараг 3 настайгаас хийсэн гэвэл амар сонирн байгаас тий. Итгүүлээч. Тэгдэг. Тэгээ тэр үед чинь нэг лисба гал нэг плет гэдгүйсэн шүү дээ. Тэнгүүтэл бид нар ч өссөн гутаа нэг тэн дээр будаага агшаагаал өрөөд чинь. Угаагаал будаага агшаагаал савн дээр агшаагаал идчихнэ. Тэгээ дээж тэнд манай ээж айгу хоол идэг. Тоогооч хүн байсан болохоор би дагаж хийсээр ягаад ингээл ээж нийслэл салаад тийм би энд жижигхэн савнд хийн. Ээж ингээд том савтаа ус аавна би 2 3 ихтийн битанд ус аваад зүүн ч юм уу тий. Тэгэл багаасаа хоол явж яцсан. Одоо манай ээж одоо ингээд хоолн талд би амар сайн байхгүй. Тэнгүүтэл ээж ч одоо ингээд бараг 20 хэдэн жил хоол игээгүй гэж бодчихгүй. Дандаа чи. Тий. Одоо ээж бүр хоол ихэд бүр мартцсан. Бүр галтгаан төрхөө ойлцсон. Бүр хүрхгүй. Өндөх шарахгүй. Бүр амар болч. Тий. Тийм штэ амар тийм. Тэгэл ээжигээ тэгэл аюу эрхлүүлж штэ хоолн талтаа бол шүн мөн ингээд би тийм хоол идмээр юм байна гэх юм бол би болоо л игээд өчтнө. Яасан мондог хөөхтэй. Яа тийм. Тэгээд бас тэгвэл өөрийнхөө чадвараар буудсны үйлдвэр ажиллуулж исэн юм байна тий. Тэр нь бас учиртай. За. Бид нар ингээд нэг завгүй үед ингээд нэг дэлгүүрээс хаяа нэг бууз авах гэдэг шүү дээ. Тэгээ би бол нэг бууз иддэггүй байхгүй юу. Нэг сайн иддэггүй. Тэгтээ дараа нэг авсан. Эхлээд банш авсан чинь улаан махтай. Дараа нэг ингээд бууз авсан чинь тосон гулгаад бүр хордлого болоод ээж өрөөсөө тэгээд бүр ингээд дэлгүүрийн худалдааны бууз чаддгүй байхгүй юу. Тэнгүүтэл би яагаад ингээд худалдааны юмэг гэр хороол дунд хамгийн амар нь хамгийн муу хоолнууд байдаг заяа. Тэнгүүтэл яагаад ингээд хотоод хогийн сав биш шүү дээ тий. Бид нар хоол бидний хувьд хамгийн чухал туурч харгалахын учир биш байхгүй. Хамгийн гол зүйл тийм байхгүй. Тэнгүүтлээ би яг гэрт ингээ хэрэглэгдэг. Одоо та гэрт хамгийн сайн махыг авш тий. Тийм махаар бүр бүх хальсын цэвэрлээд бүр хамгийн сайн юугаар ингэж хийж өгдөг байхгүй. Тэгээд нэг анхны худалдаа авагч бүр ямар гоё ингээл ам дамжаал тэгэл ингээл би рекламгүй тийг зардаг байсан байхгүй. Чанар гэдэг чинь тэр тийм сэтгэл бас амар хэрэгтэй. Одоо тэг яагаад болж байгаа? Амар ятраад байгаа байхгүй юу? Одоо өөр хүн ажиллуулна шүү дээ. Сэтгэл нийцэхгүй. Тэгэд анхны махныхаараа байхгүй бол бараг дуусгасан хэв дээр. Яг чиний хүснээр хийхгүй. Тий. Тэгээ штэ. Тэгээд аюу тийм юутай.
Үнэхээр тийм сэтгэлээрээ яадаг тийм хүн гараад ирвэл би тэр цехээ борсон те тэр хүндээ гоо хариуцуулаад ингээд за яг миний энэ жороор яг энэ үнгээр ингээд те хяналт тогтоогоод ингээ хиймэрлээ. Гэтэ хэцүү шүү дээ хүнд итгэх аюулгүй хэцүү. Тэгээд би ганцаараа үнэхээр ятарсан. Тэгээл одоо за болоо даа л гэж бодсон. Амар гүрий төгссөн шүү дээ. Тэгвэл одоо мейкапа хийгээд артист тайгээд байж байгаа юм. Тийм тэгээд цаашдаа бас дахиад боцсон юмнууд байгаа. Ганц энэнгээр болоод бид нар чинь ингээд мөнгөлөө байх ямар ч боломжгүй. Одоо нэг олон танигдсан л гэдгүй юм болвол тийм гэдэг. За бондок ингэж нөгөө өөрийгөө хүлээн зөвшөөрсөн. Тэ за би тарган юм байна. Тэ бондгор юм байна. Хүлээн зөвшөөрсөн. Тэр гоё хүлээн зөвшөөрөх сэтгэл зүй яаж бий болов? За би нөгөө миний бичлэгийг харж байсан бол би өсвөр насндаа бас амар том шарх авсан гэд ярьжсэн тий. Тэгээд тэрнээс хойш би өөрөө тархалалт маань эдэлтих биш. Би маш их хоолой сойдог заяа. Маш их хоолой сойдог. Тэгээ маш их алхдаг. Өдөрт би бараг 5-6 цаг алхдаг. Зүгээр удаан биш маш дундаж темпэр. Нэг яарсан хүн шиг явдаг гэсэн үг. Заримдаа яарсан хүн шиг, заримдаа дундаж. Тэгээд би турдаггүй. Би фитнест 2 сар явсан шүү дээ. 1 грамм ч хасаагүй. Тэгээ би өөр хоолоо одоо ингээ маш эрүүл хоолтой хүн баггүй би чинь. Маш эрүүл хоолтой 6-аас хойш хоол идэхгүй. Хотод маш сайн захирдаг. Тэр нь тэгсээр турдаггүй. Тэгснээ би ботсон баггүй. Би ингээд хит удаа ингээл өөрийгөө ингээд судалж байгаа байхгүй. За юм бамбаа болчихгаа чи ингээд юм байна. Даавар гэдэг чи юм байна. Тэгэл нэг юм чи ингээ ярина. Тэр нь ингээ эсэргүү болоод одоо тэр юм чинь ярсныг нэг эмч эсэргүүцээд шал өөрөөр ярина. Тэгээ би бас эмчд итгэхгүй байх уу гэд зөндөө ол эмнэлгээр яваад ерөөс надад дөрвтэй юм билээгүй. Яг эрүүл мэндийн талаас тэгвэл сайн судалсан байна тий. Тэгээ нэлээд судал. Тэгээд сүүл би юу гэж бодсон гэхээр хоол юм байна. Зүгээр л хоол юм байна. Тэгэхээр надад таарсан хоол юу юм бэ гэд би судлаад сүүлийн 1 жил бүр төгссөн хоолоо идээд турах гэж идэггүй. Би эрүүлжмээрээ ингээд идсэн байхгүй. Тэгэхэд сүүлийн 1 жил миний бамбаа өвдөггүй. Тэгвэл бамбаанаасаа олж жин нэмсэн. Тий. Тэгэд энэ болохоор нэг хүмүүс ингэдэг байхгүй ингээд өөртөө яг үзэж туулаагүй учраас амархан яриад байдаг болгоч айгүй хэцүү. Энд чинь дотор маш олон төрөл байхгүй юу. Би маш их алхам хийдэг. Бүр 10 хэдэн жил энэ талаа тэмцэж байгаа байхгүй юу. Тэгээд би тэмцчихэд ингээ явахаар одоо жишээ ингээ би амар гоё би бол загварын бас мэдрэмжтэй би бүр дизайнер болох мөрөөдөлтөө бүр юм аяхаараа бүр ингээ донтцсон юм шиг оёод байдаг амар дуртай. Тэгсэн чинь тэгээд ингээ толонд харна штэ би амар гоё дуртай стилээрээ надад ойрох стил имиж бүх юм мэдээд байдаг. Аваад өмсчихээр тарган үнд ямар харагдах вэ? Туранхай үнд ямар харагдах вэ? За өндөр тарган үн яах вэ? Намхан тарган үн яах вэ? Би бүгдийг мэдж байгаа учраас надад зүгээр дундаж энгийн хувцс надад одоогор зохино ч юм уу те. Тэр мэрийг би мэдж байгаа. Тэг ерөөсөө ингээд тэнгүүтээ би одоо ингээд те 30 гарчлаа. Тэнгүүтээ одоо би ингээд өөрийгөө голоод би чинь бондгор штэ яана намайг хүмүүс ингэж штэ гэ явах уу? Эсвэл би мөрөөдлийн төлөө зүгээр өөрийнхөө давуу талыг ингээд те одоо ингээд хараад ингээд явах уу? Би давуу тал штэ. Одоо бол надад бол юу ч наалтахаас. Скотч наалтахгүй. Тийм болгосон. Тий. Тэгвэл зөвхөн одоо нөгөө бондгор байх гэдэг чинь өөрөө хичээгээгүй биш байх нь шүү дээ тий. Маш их 10 жилдээ нэг ингэж боддог шүү дээ. Тураач тий. Одоо нөгөө замбрааг үйддэг болохоор л таргалж байгаа шүү дээ чи. Нийтлэг тий. Тураач. Одоо бараг тарганаас ичдэг юм уу? Өмнөөс нь ичээд байгаа юм уу тий. Нөгөө өөрөө хүн нөгөө бондгор хүн өөрөө ичихгүй эсвэл өөрийнхөө төлөө өөрөө явж хахад шаал хөндлөнгийн мэдхгүй байгаа хүмүүс шал өөрөөр дүгндэг. Тэр асуудлуудад хэрхэн хандж байна? Гэхдээ тэд нар чинь ийм байхгүй юу? Одоо бондок ч бас олон төрлийн рeel story хийдэг тий. Бас л олны танил болсон хүн шүү дээ. Тэгэхээр бас тиймэрхүү комментууд бас ирдэг л баг. Их би тэгээ эхэндээ болол хэлсэн шүү дээ өсвөр наснда амар гомдоол амар эн чинь бас сэтгэл санаанд амар өөрчлөлт өгдөг гормон гэдэг чинь амар хэцүү маш хурдан уйлна ингээл гомдно юм байдаг байхгүй би өөрөө амар хянаас сурцсан одоо л нэр бүр тэгээ хүн тэгж хэлсэн чинь яагаад хүмүүс тэгжилдэг гэж санаж байна тэд нар нэг одоо та ингээд сайн настай байлаа ч юм уу те тэгснээ ингээл дандаа мяалаад байдаг шүү дээ яа тэгэхээр зүр хүний мяалж ээж ингээд нэг өөрөө кап авдаг гэтээ хүн сэтгэлээсээ хэлж байгаа хүн яаж хэлдэг гэж миний найзаа жоох ингэсэн байх шүү. Тэнд нэрээ тим нэг юм байна штэ. Гаргалгааг заавал хэлдэг. Энэ бас ингэдэж штэ. Гэтэ олон хүний дээр биш ганцааран байхт нь гэж гаргалгаа хэлдэг хүн бол чин сэтгэлийнх. Олон нийтийн газар ингээд те шууд хүний эндүс сэдвийг тэр хүнд энгийн. Гэтэ нөгөө нь маш эмзэг 10 хэдэн жил ингээд тэрний бодлоо тэмцсэн бүр эмзгийн эмзэг сэдв байхгүй юу. Тэгээд хэлж ингэж чинь зүгээр л хүн мяал гэсэн зүгээр л нэг тийм сэтгцийн асуудал байхгүй. Нөгөө хүнийхээ хажууд өөрийгөө илүү өвлөж байгаа байдал ч юм уу тий.
Тэг хүний доошоо хийлээгээд өөрөөсөө амар вау ямар мундаг доошоо хийчихвэ гэж харагдахгүй шүү дээ. Ямар дүүп юм бэ л гэж харагдана. За өсвөр насныхаа тухай ярив. Бондогийн өсвөр нас хэрхэн өнгөрсөн тий? Биш нийслэлийн шинжилгээ дургийн 72 дугаар сургуулийг төгссөн байхгүй. Нэг ч шилжээгүй яа ингээл нэгээс бэлтгэлээс авахлаа шууд 11 дугаар хүртлээ төгссөн. Манай 10 жилийн хүүхдүүд үнэхээр мундаг хүүхдүүд байдаг шүү дээ. Нийтлэг нь одоо яг манай үеийн гэх юм уу, яг манай тэр сургуулийн хүүхдүүдийн яг ингээ хувь хүн талаасаа айгуу тийм мундаг хүүхдүүд байдаг. Одоо ингээд гэр бүл болоо зохиогоо явцсан ямар мундаг гэж бүгд одоо тэгээд нөгөө ангийн хүүхдүүд байлаа гэж бодоход тэд нар одоо натаа ярьдагч байсан ярьдгүйч намайг дэмждэг. Бүх зүйл дээр намайг дэмжиж урам өгдөг одоо болтол. Тийм хөөр хүмүүс идэг. Би биэндээ айгуу урам өгдөг хүүхдүүд байна тий. Тийм тэгээд гэр бүлийн амьдралаа үнэхээр сайн авч явдаг. Харилцаа, хандлага тийм ээ нийгэмд ингээд өөрийгөө ингээд илэрхийлж байгаа байдал нь бүгдээр шал өөр. Бүх талаараа өөр. Би бол 10 жилийн 72 дугаар сургуулийн яг манай дээдлийн болон манай үеийнхнийгаа бол үнэхээр гоё гэж хэлнэ. 80%. Яагаад тийм гоё байсан юм бол мэдхгүй. Одоо нэг саяхан нэг жоохон хоёр хүүхэд нэгнийхээ хашаанд ингээ эвдэрсэн чинь найз нь бас янзлж өглөө мөглөө гэл би найзаа туслах гэсэн ингэдээс би чинь 72 дугаар сургуулах заяа. Тэгээ манай тэр хүүхэд үнэхээр мундаг штэ. Тэгээ би бол 72-оор үнэхээр бахархдаг. Яг үеийн тэр хүмүүсээрээ. Харин нэг яг ингээд 2009 оны 100 би нэг хэцүү ингээ нэг туслах дүрд ингээ тоглоод тэгэхэд би зүгээр тэрийг юу ч мэдээгүй. Яг нэг үндэсний их сургуулийн урд ингээ амар их очр телевизийн урталт. Тий, телевиз урд амар их очр ийсахгүй. Тэгээд би найзаасаа хүүе энэ юу болж байгаа гэдгсэн чинь нэг онлайн гэдэг киноны одоо дүр шалгаруулж байна. Би орж байгаа. Шалгаруулалтанд нь орж ингээ маанаас тэгэхгүй тэр маанаас чинь царайлаг гоё биштэй хүмүүс бүр найзлахыг хүсдэг тийм царайлаг охин. Амар царайлаг охин. Тэгсэн чинь тэрийг олонний дүр даваад намайг нэг ангийн хүүхдийн дүр тавцсан байхгүй юу? Тэгээд тэгсэн чинь би эхлээд амар гоё ингээл өөрийнхөө ингээл гоё ингээ байжсэн чинь нэг миний одоо нэг туулсан амьдралаас тэр хүүхдүүдийн амьдрал нь яг миний өрөөнд байсан хүүхдүүдийн амьдрал нь шал өөр байсан байхгүй. Тэд нар бол мөнгөний санаа зовх зүйл юу ч байхгүй. Одоо хүснээ авч чаддаг. Эцэг их нь ингээд бүр эрхлүүлээд өсгсөн. Тийм хүүхдүүд байсан байхгүй. Тэгэл ялгаа өрөөнд байсан юм уу тий? Тий. Одоо нэг дотор ирээдэн штэ. Хуучны одоо ингээд нэг төмөр орны хоёр давхар махартай тэрэнд ингээд байжсан байхгүй юу. Тэгээд манай өрөөнд орсон чи би болоо нөгөө хүүхдүүдтэйгээ өрөөнд орох гээд бид нар чинь бүр өмнөх өдөр нь бүр хоолнд ороод заяа хоорондоо ярьсан байсан чинь дундуурныг охин ороод тэгээд би тэндээс нь холдоод өөр орчиж байгаа байхгүй. Одоо гол дүрийн байрын хүүхдүүдийн өрөөрөө ч юм уу тий. Тэгээд тэнд ороод тэгээд зөндөө ялгаа гарсан. Тэгээд тэнд бол хамгийн хэцүү үе өнгөрсөн. Гэтэ бас жаргалтай үе байсан. Яг 50-50% таа. Өсвөр наснд. Тэрнээс бос зүйлүүд бол ер нь бол тийм амар хэцүү зүйл бол байгаагүй. Тэр талаараа ярьж болох уу? Болно. Тэгээд яагаад тийм байсан гэдгсэн чинь нэг манай ээж нэг одоо ингээд бүр намайг ухаан ороогүй байхад ингээд салцсан. Юунаас бол салсан амар сонзоо. Зүгээр лам салгацсан. Лам болохгүй байна. Тий. Одоо ингээд гэх юм бол нэг нь ингээд одоо бүхэн чим амар эвгүй яриад тэгээ салгацсан байхгүй юу. Тэгээд ээж одоо тэгэл манай эмээ өвөө үнэхээр сайн хүмүүс байдаг учраас өстө бүр үнэхээр зовлонгоо сайхан өсөж байгаа байхгүй. Тэгэнгүүт л манай ээж чинь ингээд өрх толгойлчих штэ тий. Тэгээд тэр үе чинь 8 хийдэг тийм үеэс манай ээж чинь бас амар тийм тасархай үнэхээр сайхан эмэгтэйсэн байхгүй. Үнэхээр гоё эмэгтэй. Даанч нэг юм аюу их ингээд нэг юу гэдэг вэ? Биений өвддөг байсан байхгүй. Маш их биений өвддөг. Тэгсээр нэ ар гэрээ авч явахын тулд ээж маань ингээл бүр хүнд хүчээр ажил хийгээл яваад байгаа байхгүй. Тэрийг ингээд багасаа арцсан учраас би бүр багасаа манай ээж хоолыг зарж ялаа. 8 хийжэлаа. Бүх зүйлийг ингэжсэн. Тэгэхэд би бүр багасаа хоол их беншин бэлдээд тавьчихдаг байсан. Би ээжийнхаа ачаанаас хөнгөлнө. Би ээжийнхаа амьдрал юунаас өөрлөсөн. Тэгэд ээж өвдөө төвтөрт орох үе байна. Хэсэг тийм ээ. Дандаа биш шүү дээ тий. Тэр үед нь би ээжийг маш сайн асардаг байхгүй. Тэгдэг байсан. Тэгсэн чинь дараа нь тэнд ингээ орсон чинь нөгөөдүүлээ чи идчихэж байгаа юм. Халаасандаа байгаа мөнгө. Би тэгэхэд халаасандаа 1000 төгрөгтэй л авчихсан. Тэд нар тэгсэн чинь 100000, 20000, 30000, 400000 тэр үе амар их мөнгө байхгүй юу? Идж байгаа зайрмаг нь миний 200 төгрөгийн хаа тэд нар 1000 төгрөгийн. Ч юм уу тий. Гих мэдчлэнгээр тийм бүх зүйл өөр исэн. Тэгэл би хомоод эхэлсэн. Яг өсвөр нас штэ. Би бариад. Тий хомоод эхэлсэн байхгүй юу? Тэгээд би зүгээр дуугу байгээд дуугу ингээл байдгүйсэн. Тэгээд тэр дундаас сараа гэдэг охин байдаг байхгүй юу? Зүгээр хайр. Миний яг байгаа байдлыг хамгийн сайнаар харж надад ингээд төшөг болсон юм байхгүй юу? Тэгээд би сараадаа бүр амар хайртай.
үнэхээр үнэн шударга. Одоо нэг өсвөр насны хүмүүс чинь гэдэг байхгүй юу? Ингээд жоохон царайлаг залуу банд байх юм бол яан зур болно шүү дээ ингээд хадгалж байгаа. Тэгэл хамгийн сайнаар харагдчих гал ингэж байна. Сараа бол тийм юусоо байхгүй. Үнэн сэтгэлээсээ бүр үнэхээр бүр хайр дагуулсан охин байдаг. Нэг өрөөнд цуг байсан юм уу? Тий. Үнэхээр хайр. Бүр Сараадтай тэр үед учирсан амар баярлалаа шүү дээ. Үнэхээр хөөрхөн охин, бүр үнэхээр хайр охин. За Сараа тэгвэл бас чиний хамгийн гол насанд те одоо таарсан, учирсан маш гоё найз байсан байж тээ. Тэр үедээ бол одоо тэнгэр илчил гэсэн үг байхгүй юу? Амар хөөрхөн. Тийм бид. Яагаад тэнгэр илч болох болов? Яагаад л ярина шүү дээ. Тэр хүн одоо ингээд бүх зүйлээ ингээд тэр хүний хажууд би амар өөрөөрөө байгаад штэ. Ингээ нээлттэй. Нөхөө хүмүүс хажууд би ингээ хомигдоод ингээ суугаад штэ. Тэгснэ одоо ингээд текст өгдөг байхгүй юу? Одоо ши энийг яримээр гэж өгнө штэ. Хуваарлал дээр олон хөгт чинь. Тэнгүүт надад ингээ текст ирэхэд би текст бол үнэхээр сайн бүлүүлчихэж байгаа. Тэнгүүтлээ босод үйт ингэж хомжиж байгаа байхгүй юу? Дуурахгүй. Одоо дуурахгүй. Тэг ер нь хөвчлэн даруухан дул байсан гэсэн үг. Гэтэ дотроо бол би яг гайхаал баг тийм байгаад байсан баг. Ямар сони хүүх юм байт юм уу гэж мэтчлэнгээр. Тэгээ ер нь бол тэгээ ялгуурлал гэдэг зүйлүүдийг бас харсан би. Над дээр биш ч гэсэн өөр хүмүүс дээр ч гэсэн. Тэнгүүтлээ би за окей иймэрхүү хүмүүс бас яад юм байна гэж бодогцсон. Тэгэд Сараа болохоор яг намайг бүх зүйлийг амар сайн ажиглаад намайг одоо шинэ одоо олонний танил одоо хүмүүс мэддэг нэг банд байна. Тэнд байсан. Тэнгүүтэл тэр одоо ингэж байгаа байхгүй юу? Бүх одоо нэг тий одоо зарим одоо олонний танил одоо биш гол дүр тоглосон охтуудын зургийг өстой гоёор нь авчиж байгаа. Минийхийг бүр сарниулж марниулсан зураг аваад пэйж нэгээд зургийг нь тавьсан байгаа. Тэгсэн чинь олон хүн юу юм уу вэ гэж тий. Тэгсэн чинь Сараа орж намайг өмөрж байгаа байхгүй. Доор нь хөөрхөн охин штэ чи яаж байгаа? Наадгаа одоо устгах чи гэд намайг бүр бүтлэн өмөрж байгаа байхгүй. Бүр арай биш байгаа харин. Тэгээл би бүр амар сонир мэдрэмж төрсөн штэ. Тэгээ ялгаж байгаа байхгүй. Ингээ ялгуурлал байгаа байхгүй. Нөгөө олонний танил одоо биш гол дүр тоглож байгаанууд нь өмнө нь одоо нэвтрүүлэг хөтлөж байсан. За эсвэл гэр бүлийнхэн урлагтай холбоотой. За тэгээд боломжийн амьдралтай. Аав ээж нь хоёулаа байна. Тэ юм үзээгүй. Тиймэрхүү хүмүүсийн чинь ингээд янгуутал би чи ингээд дугаа ингээд сууж хатал. Одоо яах гэдгийг те. Энийг яасан ч яад ингэж боддөг юм уу мэдгүй. Тэгээ нэг тиймэрхүү юм яжсан. Тэр өстө гол зурж байсан шүү дээ. Бүр өмнө. Амар гол зурал тэгэл би бүр амар инээдтэй санагдал. Одоо бодохоор үнэн инээдтэй санагдаад байдаг. Гэхдээ л бас нөгөө нэг яг тухайн үед бол хэцүү те. Хүүхэд тэр чинь дөнгөж өсвөр насны тийм эмзэг үе юмтай дөнгөж танилцж байгаа үе. Тийм. Тэгээ яагаад тэгэж одоо жишээ нь ялгуурлан гэж хэлээ л да тий. Тэгэж өөр үзэх болсон юм бол одоо магадгүй л нэг кинон тоглож байгаа бүгдээрээ л нөгөө сонгон шалгаруулалтаар орж ирж байгаа хүүхдүүд байгаа. Ер нь бол нэг хүүхдүүд тийм юм байдаг байхгүй. Одоо ангийн хамгийн нэр хүндтэй найстай нөхөрлөл нь хамгийн царайлагтай эсвэл хамгийн мөнгөтэй иймэрхүү гурван юм байдаг байхгүй. Тэгээд тэдний гол дүрийн хүмүүс болохоор хүүхдүүд гэхээр хэдэн л тооны хүүхдүүд байсан байхгүй. Тэд нар болохоор яг энэ гуравт нь гуруулаа байгаа байхгүй. Мөнгөтэй боломжийн амьдралтай ээж аав нэдэг. Тэгээ мөнгө төгрөг одоо тийш юуж мааж байгаа нь олон танигдсан илүү байхгүй. Тэгж хандж байгаа юм. Тэгэл тэрэнгээс л болж байгаа гэж би өөрөө харсан. Гэтэ дараа нь уулзаад ингэх юм бол бас арайш тийхгүй илүү дээ. Тухайн үед бас бүгдээрээ л өсвөр насныхан байсан байлгүй. Тий, бүгдээрээ л өсвөр насных. Гэтэ тэнд донд бол үнэхээр гоё дурсамж бас бүтсэн шүү. Амар гоё дурсамж зөндэс. Тэгэхээр чи хэцүү ангид яг найзтайгаа явж байгаад сонгон шалгаруултанд нь орсон юм байна тий. Тий, 2 өдөр болсон байхгүй юу? Тэнгүүтэл эхний өдөр нь би нөгөө сакс тоглож байгаад нөгөө цав цагаан хувцастайсэн чинь нөгөө сакс тоглож байгаад ингээд хавхар олгоод за найз настай амжихгүй мэнэ саксаал дуусгая гээд тэгээ саксаа тоглолцоод маргааш нь цэвэрхэн хувцас өмсөд орсон байхгүй. Тэгсэн чинь нөгөө маанаас эхний өдөр нь орсон. Би 2 дахь өдөр нь орсон. Тэгээл олон хэсэгт гээл угаасаа анги дотор чи янз янз хүүхдүүд байдаг шүү дээ тий. Царайлаг царамт өндөр нам тарган турхаа гэх тий. Тийм учраас яг тиймэрхүү бүртэл ян гэдэг би бас ойлгочлээсэн л та. Тэгээд яг тэгж орчихсон. За тэр кинон тоглосны дараа ангийнхан нь хэр хүлээж авч ирсэн. Багш болон ангийнхан кино гараад л тий. Бас тэр чинь яг л нөгөө тухайн үедээ бас маш их хүн үзсэн кино штэ. Том хүмүүс ч тэр хүүхдүүд тэр олон хүн үзсэн. Одоо намайг хэлэхгүй л бол угаасаа манай нэг сургуулхан бол танина. Сургуулиас гаднах хүн бол чамайг хаана харлаа гэж хайлт ганц 2 хүн хэлэн заяа. Тэрнээс бүгд танихгүй. Наадлаад биш зүгээр л туслах дүрхгүй. Тийм. Тэнгүүтлээ нэг яг тэр нэг юунд байранд байж хата нэг хүмүүст нэг агаарт хэрэг гараад
Чөлөө аваа явцсан чинь тэр өдөр амар хэсцээ авсан байдаа ангийн хүүхдүүдийн. Тэгээд бас гарах хэсгүүдээс бас жоохон цөөрцөн юмнууд бол байдаг. Яг нэг өдөр. Хоцроод. Тийм, тэгээд хичээсэн. Тэгээд нөө жоохон хүүхдүүд амар хөөрхөн штэ. Өө нөгөө анаа гэл тэгин заяа. Хүүхдүүд аягүй сайн яадаг гэсэн. Багш нар тэгээд аягүй дэмжиж. Тэгэл би тэгэхэд чинь нөгөө сургуультаас юу нэ нацад оржийн нэг тэмдэгт нэг тийм шүлгийн нэг тэмцээн болж ирсэн юм. Тэр нь бас нэг тэрний дараа бас орсон ш нэрээ. Шүлэг бичээд уншаад уншлагын тийм яг тэрний дараа орсон. Багш гэсэн чи тэрнээс хойш аягүй дэмжиж байгаа байхгүй юу? Ангийн багш нь. Тий, ангийн багш нь тэгээд дэмжиж эндээ чи хороороо нандаа гэл. Тэгэл тэрнийг төрүүлжсэн. Тэгэл ерөн бүгд үнэхэр гоё болж байсан. За Нандагийн ээж ер нь хэр охиноо дэмждэг юм? Ойлгож дэмжиж. Өсвөр наснд бол ээж нэг яадаггүйсэн. Зүгээр л өөрөө мэддэг байсан. Зүгээр л одоо ээж намайг одоо ингээд ухаарсан цагаас эхлээд өдөг хүртэл зүгээр надад 100% итгэдэг. Угаас итгэлээ нэг ч удаа алдаагүй юм чинь. Одоо ингээд бодлоо. Одоо би ээжтэй нэг ч удаа тамхи өнөртүүлж үзээгүй, арх өнөртүүлж үзээгүй. Бүр тэр байтгаа вино, пимэвч өнөртүүлж үзээгүй юм байхгүй. Ээж надад бүр 100 бүр байтгаа 200% итгэдэг юм байхгүй. Зүгээр л чи өөрөөхөө яв. Би чиний одоо тэ яаж байгаа юм чинь би мэдэхгүй. Тийм учраас би чамд худлаа зөвлөхгүй. Чи өөрийнхөө хүслээр яв. Чи угаасаа зөв явах нь тодорхой гэж ээжилдэг. Өсвөр наснд бол ээж болохоор ерөөс дэмжих нь бага байсан. Яг тэр ээж тэр үед чинь дандаа ажил хийх шаардлагагүй. Ямар зав байхгүй. Тэрэндээ ядраал байна. Тэрнээс шүрөөсөө надад за чи тэгэр ингэх ямар ч боломжгүй. Тэр үед чинь сэтгэл зүйч гэж байхгүй. Ээж нар хүүхдүүд яаж зөвхөн мэдэхгүй. Ямар ч байсан л нөгөө бүрэн бүтэн хоолтой унттай тий байлах хичээдэг байсан. Тэгээ тэр нь л хамгийн чухал. Тэгвэл өсвөр наснд чамд хамгийн ойр байсан хүн найзууд уу, өвөө эмээ юу? Өвөө. Би ч өвөө эмээгийн хүүхд тахгүй. Тэр тусмаа өвөөгийн бүр 70% хүүхд. Эмээгийн 30%. Би ч өвөө хаваацсан тий. Өвөөгийнхөө үр төссөн байхгүй юу? Өвөөгийнхөө өвөр төссөн. Өвөөгийн өвөр маш дулаахан. Хитргийн халуун гэх юм ааши. Өвөө ингээ байсан учраас амьдрал амар хөнгөн байсан. Өвөө намайг өстой юугаар ч таахгүй. Цэцэрлэг ингээл цэцэрлэгт минь хөрвж өгнө аав нь. Цалин була марууж идэх үү гэл ингээ марууж идэх үү гэл тэгин тэгснэ. За одоо хоёлаа зах орчтой гоё дүпл авч өгнө гэл тэгин. Өвөө бол зүгээр л 100%. Миний бол зүгээр л бүх хүмүүст шиг. Үнэхээр эмээ яагаад 30% болчихоо. Би эмээгээс жоохон айдаг байсан юм аа. Эмээ алах намайг нэг их хэрэглүүлдэг байхгүй юу? Манай эмээгийн хайр угаасаа тийм хэрэглүүлдэг хайр биш. Жоохон ингээ нэг ингээ чимээгүй загинсгийн юм заасан шиг эмээтэйгээ байхаар би амар ядарна. Амар их юм бэлгэнэ. Түр тэгдэг. Эмээгийн хайртай нанад жоохон хатуутай хайр. Дотроо хайртай, гаднаа хална. Гэтэ нэг амар загинж үзэхгүй. Тэгсээр нэ юм амар их хийлгэн. Одоо юм сургана. Тэгдэг хайраас. Өвөө болохоор юмч сургана, ихэнхтэй гоё хайр. Тийм хайраас. Гэхдээ эмээгийн бас тэр сургасан юмнууд бол чамд дараа нь зөндөө хэрэг болсон биз. Оо асар хэр. Манай эмээ ч бүр амар цэмцгэр хүн байхгүй. Манай ээж ч гэсэн амар ажилсаг. Бүр сүүлдээ бүр заримдаа ч хөлтөж чирэг ядраад хэцүү шттэ. Юм хийхгүй бол ууралчтэй. Амар ажилсаг хүмүүс бүр арай л ажилсаг цэмцгэр. Тэгээ манай их намаа жоохон багт чинь гэдэг байсан гэд шалыг хүн яаж угаах вүлээ. Тэгт манай их яадаг байсан гэж эхлээд бохор шүүрээр шүүртүүлнэ. Дараа нь ингээ хөөстөө маш устай усаар угаалгана. Дараа нь ингээд хуурай альчураар арчуулчаад дараа нь бүр хувь хуурай чиггүй альчураар дахиж нэг арчуулаад дараа нь цэвэрхэн шүүрээр шүүртүүлдэг байсан гэж бодчихгүй юу. Хог гарахгүй байсан. Тэгээд хувц өвлийн хувцыг 100 нэвхэхдээ бүгднийг гэлгар батанд хийж орны хөндөө гэж ивгүүш тавилдаг байсан. Тэгээд тэр шал угаалт нь өдөр болгон үргэлжлэн гээл бодчихгүй юу. Тэгэж ингэрээ орно хэлцэвэрлэлдэг. Яаж тэр гоё ажил сурч исэн нас нь хэдэн нас вэ? Бүр цэцэрлэгээс хойш тэр чигтээ. Цэцэрлэгийн яг зуны амралт бол бүр ядарна шүү дээ. Юу тэр та. Гэтэ би айгүйх гудамныхан болоод бүгд намаа мэднэ. Нэг өдөр би алга болоод. Нэг хамгийн сайн найзанда цэцэрлэг тахгүй юу. Очиход тэр ээж надад ажил амар сайн. Тэгэл бит хоёрыг хоол унттай тоглуулчихдаг байхгүй юу. Одоо хуушур хийж би ингээ харсан чи оройлч. Хуушур хийж нэчиг гарчих гэ. Тэгсэн чинь тэгээ тоглож байсан чинь ээж хашааны цанаас өө чи гэртээ ирэхгүй мө гэд орож ирсэн. Та хаанаас намайг болгоч гудамд нэг хүүхд явж яхад нь чамаг асуусан чи эднэд байгаа гэд тэгээ ирлээ шүү дээ. Тийм амар нэг тэднийхэн таньдаг болсон. Хуршүүдээ тий бүх юмтай тий. Тэнд байсан. За өсвөр насны за ер нь хүний одоо амьдралын юм ялгаа, орчны ялгаа гард юм уу?
гарч ирсэн үү чиний амьдралд? Магадгүй одоо 72 дугаар сургууль сурч исэн хүүхэд нэг өөр, зайсан сурч исэн хүүхэд нэг өөр ч гэх юм уу. Тэр нөгөө нэг хэцэн дээр л гарсан. Аа. Өөр газар гараагүй. Мгм. Тэгээд тэрнээс хойш тэгээд угаасаа биш ингээл тий ингээл том болчихж байгаа шүү дээ. Юмыг бас ингээл ойлгоод ингээд явж байгаа учраас өөрийн гэсэн үзэл бодол суугаад алидий эхэлсэн учраас тийм юусаа гараагүй. Угаасаа би нөгөө өөрийн тийм нөгөө өөрийн үзэл байдаг байхгүй ингээд. Над энэ хүний баян бах янда ямар хамаатай. Энэ хүний гоё яах надад юус хамаагүй. Өнөөдөр миний уртах хийх ажил надад чухал. Тийм учраас би тоотгүйсэн. Тэрнээс өөр нь ерөөсөө нэг тийм зовлон болт юу ч байхгүй. За өсвөр наснд авсан тэр нэг жижигхэн гэмтэл Аха. гэмтлээс болж тэгээ за би ч одоо ингээд ийм биш өөрийгөө голж исэн үү? Яг тэр үедээ л яжсан. Тэрнээс хойш жингийн л асуудал нөгөө л нэг жингийн асуудал. Яг л тэрнээс хойш ингээд нэг зөндөө бол ингээд кино кроп нэг ордог байхгүй. Жингээс болоод тасагчна. Жүжиглэлт сайн бай ингээд бүр надад бүр алгатчихжээ. Тэр юунууд нь. Тэгээд дараа нь тэр дүрд нь одоо нэг туранхайл хүн тоглох хэрэгтэй юм байх үү. Дандаа жингээсээ болж байна. Тэгнүүтэл миний мөрөөдөл ингээд самхарч байгаа юм чам. Тэгэл мөрөөдөл замхарна. Хэрвээ туранхаас мөн шууд авахар. Гэтэ ер нь болоод ингээд би ингэж боддог байхгүй. Монголын уран бүтээл хэтэрхий мөнгө харахаа болчвол бүх төрлийн хүн яг үнэхээр гоё өөр жүжиглэлтийг гаргаад ирвэл үнэхээр гоё уран бүтээл болно доо. Гэж боддог байхгүй. Хэтэрхий их одоо мөнгөний кино их байгаа учраас хэтэрхий их одоо тий жүжиглэж чадахгүй байгаа нэ миссүүдэд тоглуулж шít. Жүжиглэж чадахгүй байгаа нэ тэр Сүйсийн одоо тий ганц хоёр нэг тийм хүмүүс шít. Яриа текстийг гэдэг хүмүүс байна. Тийм хүмүүс тоглуулж шít. Зүгээр мөнгөний кино л тэгж тоглуулна. А мөнгөний бос кино бол хизээж тэгж хүний гаднахыг харж тоглохгүй. Одоо ингээд би маш их кино үздэг. Багаасаа кино амар үздэг. Тэгэнгүүтлээ би хүн дуурайдаг байсан байхгүй. Жүжиглэлтийн шоглож. Тэр хүний хэм маягийг дуурайж ингээд дандаа шоглож ингээд яадаг байсан. Тэгээд бүр ингээд яадаг. Тэгэнгүүтэл ингээд Монголын кино бас л айл. Сүүлдээ бүр одоо сүүлийн кино би баг үзэж чадахгүй шүү дээ. Дандаа хуучны хар кино. Дандаа хуучны тийм хар киноноос л хамгийн гоё жүжиглэлт, хамгийн гоё тэр мэдрэмжийг авдаг. Тэгж боддог. Тэгэл одоо шинэ би жүжигчин хүнийг ямар байгаас гэж боддог гэдгийг л жүжигчин хүн биш тийм ээ. Хамгийн сайн жүжигчин бол за яг нэг хошин урлагаараа лаг байж болно. Гэтэ хошин урлагч нь бас хувирч болно шүү дээ. Дандаа л нэг ингээд төөнийг царай гаргаал ингээд гардаг нэг жүжиглэлт баа шүү тий. Тэр дандаа бүх кинон дээр байх ёстой мó? Тэр нь дахиад жоохон өөр болоод өөр кинон дээр гарах ёстой мó? Тэгэд энэ бол бүр амар тийм ингээд кино уран бүтээлд амар тийм чухал байна гэж зүгээр одоо мөхс би бодном. За магадгүй Бондокод киноны урилга ирээд тий. Пробонд нь ороод тэнцээд за тоглох болвол хүлээж авах уу? Би бол тэ гол нь штэ юуг нь харна. Одоо жишээ нь би одоо бүр олонний тайл амар лаг ингээл од мод болчихгүй штэ тий. Одоо ингээл за үзье музик гэх юм. Анхны кино тийм штэ ямар ч ирэхгүй штэ тий. Тэгтээ бас тэр юуг нь үзмээр байгаа байхгүй. Бүр амар өрмөц гой зохиол баймаар байгаа байхгүй. Амар гой. Тэгэл би нэг ийм кино үзчихсэн байхгүй. Нэг Америкийн би одоо яг нэр мөрийг яг үнэндээ сайн мэдэхгүй байна. Зүгээр ингээд анх харахад үе яагаад гол бүр тийм сонин хүн тоглолцсон гэсэн чинь кино дуусан тусдал бүр зүгээр нөгөө нэг ширтээ дуусч байгаа юм жаа. Ерөөсөө кинонд заавал царил хүн байх албагүй юм бэлээ. Үнэхээр л тэр амар гоё мэдрэмжийг өгөх тэр ингээд зүйл амар чухал байгаа байхгүй. Тэгээд үнэхээр гоё кино бол би тоолно шүү дээ. Хамаагүй шүү дээ. Одоо бол би бол дэлгэцээр яаж чарагцсан хамаагүй шүү дээ. Тий хамаагүй шүү дээ. Гол нь жүжиглэлт байхгүй. Гол нь анхны байдлаасаа дараа нь ингээд хөрвүүлж чадах тийм гоё жүжиглэлтийг гаргах нь чухал. За Бондок ингээд аюу гол олон стори хийдэг штэ. Рилүүд. Тэр хизэнээс хийж эхлэгдэв. Бас айгүй хөөрхөн сонирхолтой юм ярьдаг штэ. Нэг богц ажиллаад нэг комент уншдаг те. Би тэрийг анх үтсчээд бүр хөөх ямар өрмөц бас те нэг өөр шийдэлтэй юм ярьд юм ээ гэж бодож байсан. Одоо ингээ миний бүх одоо рилүүдийг ингээ бичлэгүүдийг харах юм бол дандаа өгүүлэмжтэй байхгүй. Тэр бохийг би яаж ажиллаж байгаа юм? Би тэр бохийг өөрийнхөө амарч ажиллаж байгаа тийм. Тэгээд би өөрийнхөө угаасан гараараа татаад ам руугаа хийж ин тийм үү. Тэгэхээр тэр юу гэсэн үг вөхөр хүмүүс тэрэн дээр ч амар харааж орчихсон байхгүй.
Тэгээд тэр юг харуулсан бэ гэхээр одоогийн монголчуудыг харуулж байгаа. Яагаад тэгэхээр монголчууд өөрсдөө яг хүнийг муулж байгаа хүмүүс өөрсдөө маш гэрте бохор байдаг. Өөрсдөө ингээд айгуу тийм гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байдгүй. Өөр хүмүүстэй сайн хүмүүжүүлдэггүй. Тэгсэн хэрнээ миний тэр бүхэн санаа зовоод байна да. Тэ? Тэгээд агаад би заавал тэрийг ухаж гаргаж ирэх гэж албаар тгсэн байхгүй юу? Тэнгүүтээ би нэг нүүрний бодоггүй эсвэл будаг арилцсан би нүдэх нухчих гад энэ контрийн хэсэг арилж мэрэлцүү юм зөндөө бичгүүд албаар тавьдаг. Албаар хүн гээд янз бүр байд юм аа. Зүгээр та анхаарал тэр гол юмд нь хандуулаа гингүүт заавал миний тэр нэ тэ нүүр царай одоо байгаа байдал дандаа хүмүүс ална. Тийм ээ та нар угаасаа ийм гээл би угаасаа тэгж дандаа бүх юм өгүүлэмжтэй. Тэгж яжсан байхгүй. Тэгээд би тэднэрт ингээд амар эвгүй мороо орж ирэн штэ. Эмхтэй үнийг зүгээр танихгүй нэ яаг нь гээг нь амар эвгүй орж ирээд. Тэнгүүтэл нь тэхээс тэг гихчээр бүх ингээд албаар тэгээд бүх юм өгүүлэмжтэй гэсэн. Тэгээ ер нь бол бичлэгээ би чинь нэг баг 3 жилийн өмнө хаа тэгсэн тий. Тийм. Одоо нүүрний за би нүүрээ будлаа. Одоо таньдаг хүмүүс л будаад ах уу. Ингээ яа гээд тэгээд анх уул нь бол мейкап гэж яасан чинь сүүлдээ нэг дахиад нэг дуртай амны бичлэг хийж одоо жүжиглэх одоо ингээ тий нийгмийн өнгө эсэх харуулах ч юм уу тий тэрийг ингээ дуртай болонготой тэр нь ингээ дээрлүү дамгаа олчих. Харин би гайхаад мейкап хийдэг мөртлөө мейкап хийж байгаа бичлэг рилүүд бол байхгүй тий. Тэгсэн мөртлөө ингээд өөрийнхөө нэг хувийн бичлэгүүдийг хийгээд идэг. За яг мейкап хизэн хийдэм болоо яг хаана хийдэм болоо гэж зарим бичлэгэн дээр яг мейкапа бүр хийгээд авахсан бичлэгүүд байдаг шүү дээ. Тэр ингээд бас хэлсэн байгаа шүү дээ. Тэрийг үзээгүй байна л та гэж. Тэрийг үзээгүй юм уу? Үзээрэй. Тэгээд бичлэг байдаг. Гэтэ хүмүүс чинь амар тийм яг ингээд эхлээд нэг пэйж би хөгжүүлэх амар хэрэгтэй байгаа шүү дээ. Тэнгүүтлээ бүр хүмүүс чиг юм одоо нэг буруу талаар хөгжүүлмээргүй шүү дээ. Зөв талаараа бас бусдад ингээд те зөв талаараа нөлөөлөд би багаар өсмөр байгаа байхгүй. Тийм. Шууд ингээд одоо зөндөө тийм хүмүүс шүү дээ. Инфлюенсер энэ гэснээр нэг одоо юу ч юм дээ те. Энд одоо хүм болгож ирсэн. Тэ эвгүй хүмүүс бай. За чиний бичлэгүүдийг бас өсвөр насныхан их үздэг юм хэлээ. Бүр айгүй анх бүр баг 70% баг өсвөр насны хүмүүс шүү дээ. Одоо ч яг тэнцэн болсон мөлий. Тэгэхээр өсвөр насныхан чамаас өөр юм асууж комментүүд бичдэг үү? Биччихсэн. Би өөртөө ингээд итгэлгүй байна ихчээ. Би таныг амар дэмждэг байхгүй. Та яаж өөртөө ингээд итгэлтэй байгаа? Тэнгүүд тэгээд нэг намайг ингээд ангийнхан маань ингэсэн байхгүй юу? Тэгсэн байхгүй юу? Би үнэхээр сайн зөвлөд хэлчихдэг. Чи ингээ өөрийгөө голохгүй чи үнэхээр хөөрхөн байна. Зүгээр энэ бол зүгээр л ингээд түр зурих хүрээллээ зүв сонго. За ингээд гэл бүр зөндөө яг хэрэгтэй юм хэлээл явуулдаг. Баярлалаа ана гэл. Ингээд л явуулчихсан. Ялцчгүй нөгөө өсвөр насны хүүхдүүд чинь хүнийг нэг даган дуурайх, тэ эсвэл нэг хүнээс жишээ авах тохиолдол зөндөө байдаг штэ. Ээж аавтайгаа ярьж чадахгүй зүйлээ өөр магадгүй танихгүй хүнд ярил илүү гоё зөвлөгөө авах ч юм уу тий. Тийм нэг эцэгчүүд бас хэцүү эцэгчүүд үнэхээр байна. Одоо ээж аав бүгдээрээ сайн ээж аав биш штэ. Бүгдээрээ л амар хэцүү. Би нэг жишээ ярих уу. Ингээд гэр хорооллын донд хоёр хүүхэд, жохон хоёр хүүхэд. Нэг нь одоо ах нь одоо нэг 4 5 дугаар анги, дүү нэг 2 дугаар анги ингээд хоёулаа хүнд ус барай явж байгаа. Тэрэг байхгүй. Тэгэд айгуу тийм ус нь айгуу хол газар ахгүй юу. Тэгэд уулын орой тэрийг хутгна. Тэгсэн чинь яасан гэж тэр хоёр бүр хөт ингээд одоо тэр нэг усны савнда бүдрэх гээд байгаа байхгүй юу. Дийлэхгүй. Тий тэгсэн чинь тэр холоос ээж нь гараад ирсэн. Залуухаа ээж байсан заяа. Тэгснээ гарч ичээд уцаа ухснаа. Хөө яа та хоёр одоо хаж тэр чинь хурлаач. Хашгичаал уцаа ухаал ингээд байгаа юм чинь. Тэр ээж өөрөө авах боломжоос ээж гэртээ байсан байна тий. Байсан. Уцаа ухах гээд амар завгүй байсан. Тэгээд тэр хоёр жоох хүүхд өсөлтийн насны дээр амар хүнд савтай жижигхэн байж болж тий. Амар хүнд савтай усыг авсан. Замдаа хэд амарсан. Тэгээд утсан байхгүй. Ходог оочртай байсан. Тэрийг ээж ойлгохгүй байхгүй. Тэр ээж зүгээр уцаа ухаа тавьдаг нь амар гоё. Уцны цаанаас хин нэг мяалаас ухах нь амар гоё байсан. Ийм хүн одоо хүүхдтэй одоо тий сайн ээж бий чадахгүй. Тим хүнд хүүхд сэтгэлээ нээж чадахгүй шүү дээ. Ярьж чадахгүй тий. Чадахгүй. Би нэг саяхан нэг миний алчих хүүхд гэх нэг солонгос эдэн шүү дээ тий. Нэвтрүүлэг. Сэтгэл зүйчигч. Тэгсэн чинь сүүлд би нэг нэвтрүүлэг үзээ би өчтөржингөө уйлаад өрөвдмөр байсан. Яагаад гэж тэр том хүүн бүр ингээд амар хэцүү. Ээж нь шидээ зүгээр ингээд нэг бүх юмаа хэмнэх гээд халаалтаа хаачдаг. 0 орохдоо хүндэрсний дараа усын татуулдаггүй. Тэгээ нэг хоол хийсний дараа ингээд халцсан нүн плетгээд шүү дээ. Тэрэн дээр ус тавьж бүлээлүүлчихэд тэрнгээр нүүрээ угаалгаад дараа нь хөлөө угаалгаад шалаа угаалгадаг. Ямар амар. Тэгээ нөгөө хоёр хүүхэд тий тэр нь болохоор эмгэг юм бэлээ.
тийм эмгэгтэй болсон. Тэгсэн чинь нөө том хүүтэй үнэхээр гамгүй яадаг. Хүүхэд нь ингээл гомдоод чи скол ингэрээсээ яв мав ч юм уу тий. Тэгээд тэр хүүхдийн сэтгэл зүй шууд надад мэдрэгдээд ээжтэйгээ бүтсэн. Ээж уйлаад би уйлаад. Тэр хүүхдийг бодож уйлаад байгаа байхгүй. Тэгэхээр бүх ээж сайн биш. Тийм хүнд хинч сэтгэлээ нээж чадахгүй шүү дээ. Тэгэхээр би ойлгож байгаа байхгүй. Тэгэхээр надад ямар ч хүн хүүхдүүд өсвөр насны хүүхдүүд юмаа ярьхлаад би бол бүр 100% хариулдаг. Бүр ингэ цагаа гаргаж агаад ингэ бүр үнэхээр сайн хариулдаг байхгүй. Чадах хэмжээгээрээ. Тий. Үнэхээр сайн хариулдаг. За одоо нөгөө ихэвчлэн л нөгөө дизайнерын хувцс, дэлгүүр зарагддаг хувцс, зураг, хөрөг, кино бүхэл үзэх харах юм дандаа туранхай хүнд зориулагдсан. Дандаа туранхай хүмүүс байдаг, гоё биетэй тий. Гэтэл яг нөгөө тэр гоё хувцсыг авах гэхлээр бондгор хүн өмсөхөд зохихгүй. Гэтэл дийлэнх мас ч өөрөө бүгд туранхай биш шүү дээ. Тэрэн дээр ямар бодолтой вэ? Яагаад дизайнерууд за яг харах юм бол үнэхээр үзэсгэлэнтэй байхын тулд хийдэг бах тий. Гоё харагдах ёстой, юм чинь бас гоё уран сайхан байх ёстой ч юм уу тий. Гэтэл дэлгүүрт орлоо гэхэд эс марцмаар л байна. Энэ чамд тарахгүй гэдэг ч юм уу. За энэ бол яг туранхай хүн зориулагдсан хувцс байна гэдэг ч юм уу. Ихэнх л юм бас нэг тийм байх шиг өрөөсөл санагдаад идэг. Тэр тал талаар одоо та ингэ боддоо дэлхийн том брэнд шүү дээ. Бүтэлхийн алдартай брэнд бүх арцмарт байдаг тий. Тэгснээ хамгийн одоо туранхай хүнд бол бүх зөгчж чинь хамгийн хөвсгөр хүнд хүртэл зохиулаад байгаа тэр брэнд нь гоё ардуулаад тэгээд яагаад үнэхээр лаг мунхээр та мундаг тийм одоо дизайнер юм бол бүх арцмаар зохиулдаг хувцс хий. Тэг чи чадахгүй бол дизайнер арай болоогүй ингэж өөр гарах хэрэгтэй. Баггүй юу? Тэгэхээр чин тэр хүний биеийг мэдрэх нь шүү дээ. Одоо өгцөг томтой, гуй зузаантай, шил бүргэнтэй болвол тэр хүн ингээд шорт өмсөхд хэцүүе. Хитрхи ингэж харагдан ч юм уу те. Тэр бүх зүйлийг ингээ харна. Одоо ингээд дэлгүүр хэсэг чи хэцүү шүү дээ. Нэг юм таалагдаад би өөртөө хараагүй ээжтэй харсан байж болно. Дүүтэй харсан байж болно. Том ярьсмаар байхгүй гэж мэгээд би асуугаагүй шүү дээ. Би зүгээр юм сонирхож шүү дээ. Зүгээр л би юм сонирхож чинь. Уцаа очоод байхгүй гэж мэгээд ингээд идэг. Ийм хүмүүсээс хүн яаж юм авах вэ те? Айгуул гэсэн. Тэгээ би сүүлдээ бүр ямар хэцүү юм бэ? Энэ яах чинь лангууга нээсэн юм бэ? Тэ чамаа гуйгаагүй гэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Гэтэ гуйгаал тэрийг ингэж хүмүүс ороод ирээч ороод ирээч. Минь аваач. Энд чи гуйлга байхгүй нэг талаараа. Тийм учраас тэр хүн амар хичээнгүй байх хэвээр. Би нэг худалдааны зөвлөл хийж үзчихсэн гоо сахны юм дээр. Тэгэхэд надаас намайг байсан үед борлуулалт нөсдөг байсан. Би 8-нд хүмүүс дарсалтаар амар сайн байхгүй харилцаа. Тэр хүн авч шинээтэй байсан ч би гоё ярьсан, авч шинэлэг биш байсан ч би гоё ярьдаг байхгүй. Ихчээ танд ямар юм санал яахаар байна? Таны арьс өөр юм биш үү тийм ээ? Тэгвэл энийг сонирхож байгаа хүн энэ таны арьсан тохирохгүй. Энэ илүү тохирно. Энэ болохоор энэ үнэхээр тэгдэг. Би хэрэглээд үтцсэн байхгүй тэрийгээ. Тийм худлаа ярьж юм зарахгүй байх ч та. Тий худлаа ярьж зарах юм бол тэр угаасаа олон жилийн юг даахгүй. Үнэхээр үнэн байж чадах юм бол тэр удаан яаж чадах байхгүй юу? Би бүр багаасаа 8 хийдэг байсан шүү дээ. Эмээ маань ингээд ногоо зардаг байсан байхгүй юу? Тэнгүүтэл би шин амралт болгоноороо бүр жоохон байхаасаа ингээд очиол ингээд тусалдаг байсан байхгүй юу? Тэгээд ерөөсөө хүмүүсийн бүх ингээд хандлагыг мэднэ. Над нар ирээл стрессээ гарах гал ирээл яачаас үнийг хүртэл ямар ч лээсэн нилээх юм борлол тэгээл явуулчихж байгаа байхгүй юу? Стрессийн тайлснаа. Тий. Тэгэл чадчих штэ. Тэгэл би шин одоо тэ борлуулалт надад өсгөх хэрэгтэй. Би энэнгөр мөнгө олох гэж байгаа. Зүгээр тэнд сууж ингэж юм зөөгөл мөнгөний авдаг хүн би биш. Худалдааны зөвлөх гэдэг чинь маш том бас мэрэгжил. Тэгэхээр харин одоо яг л нөгөө шууд худалдааны зөвлөхөөс л харагдчихээн л та тийм хүн ялгаж нэг биеийн хэмжээгээр нь за эсвэл харагдах байдлаар нь шууд харьцаанаас нь харагдаж байгаа тийм амар инээдтэй юм дээ штэ. Өөртөө нэг харах уу штэ. Ингээл харчихсан чинь харьцмаар байхгүй. Тэгэхээр өө тийм үү гэж явж байгаа ч өө тэгээ юу уус таалагдахгүй байна гэж бол навч гэсэн ингээд боллоо би нугалж авъя гэжсэн ёо гэж юм. Тэгэл тэрэлөөстэй. Тэгвэл тэр хүний би юу худалдагч нь аягүй хардаг. Бараагаа харна, худалдагч харна. Тэгэл одоо би ингэж штэ одоо шинэ ингээд хит хитэн хувц авдаг газар байдаг. Хизээс занааш нь хувирдгоо. Материалын хувьд үүний хувьд маш боломжийн. Загварын хувьд ч гэсэн аягүй дайжгүй. Хит авдаг газар байна. Ааруулаа өөрлөө авдаг нэг гоё ах байна. Үйлчлүүлдэг газар та. Тий, нэг их чинь одоо ингээд ааруулаа шидэж өгөөл ингээд сууж хат тэр ах болол яаж ийн? Энэ ахаа ингээд жоох ийм биш үхэр би солиод өгөхгүй. Тэр хүн надад гарц гаргалгаа ярьдаг. Аягүй гоё ах байдаг. Тэгэхээр ер нь альва юм л хүний л хандлага харилцаа байна тий. Бүх зүйл дээр хандлага сайн байвал таны 8 20 байна. Ажил үйлсэн, хөтөлмжтэй. Харилцаа чинь тийм байвал та 8 их зохистой хүн биш.
8-аа боль. Тэр агуулгад тий нэрм юу хийдیں۔ Нэрм тооцоо тэр агуулгын тэр нэг хүн хий. Тий хүнтэй харьцдаггүй. Хүнд стресс болоод димэн штэ. Энд чинь хүн төвөг болж байгаа амьдрал. Тийм шүү дээ. Бусад одоо зүгээр явж байгаа хүний гомдоох нь шүү дээ. Гэхдээ тийм шүү дээ. Би өнөөдөр амар хайпи гарсан. Би саржангаа ингээ амар гоё ажилласан. Тэгээ би өөрийгөө гоё шагнах гад хөдөлмөрсөн мөнгөөрөө би ингээ хүнсээ авах чинь би гоё юм авах чинь. Би яагаад тэр хүнээр ингээд амар сонин зэхэн цохон хэлэх юм. Ямар шаардлага байхгүй ш надаа. Ямар ч тэр хүний үнд буруу зүйл хийгээгүй байхад харин тий би зүгээр л тэр хүнд орлого оруулах гээд байгаа байхгүй юу. Тэр хүн дургүй шүү дээ. Тэгвэл би явчих шүү дээ. Тэгэл болно шүү дээ. Яг харин над асуудал ч өсвөр насныханд бас тулгар тийм байна. Тийм үү? Тийм маш их тэгээд нөгөө харилцаа болдог хаалтаас үүсгэж ийн хүүхдүүд хүмүүсийг усаа намайг ингээд дорд үзэж харцдаг тий эсвэл намайг бонгор болохоор ингэдэг эсвэл нүур батгатай болохоор ингэдэг гэд ингээл нэг доошоо хардаг ч юм уу бие нуудаг тий өндөр охтууд бол ялангуяа нэг юм бүхтгэрдүү болцсон байдаг штэ тэгээд тэгдэг гих жишээнээ маш олон зүйлээс болоод өсвөр насныхан маш их гэмтэл авдаг юм байна зөвхөн нөгөө хүнийг доромжлоод ах биш тий үг хэлээрээ бас биш хандлагаасаа болоод хүүхдүүд бас гэмтэл авдаг юм байна. Тэгэхээр яг би чамаас нөгөө хүнийг ингэж ялгаж харьцаж байгаа юм тэр өртөж байна л гэж асуугаад байхгүй юу? Би нэг багын одоо бол тий тоохоо болцсон шүү дээ тий. Тий шүү дээ. Скоч налтахгүй. Нэг юм байсан. Кондуктортай байсан үе шүү дээ. Автобус өсвөр насных үнэхээр хэцүү шүү дээ. Илдвэр хэрэглээл нь. Тэгээд нөө бид нар шаталж байгаа. Нөөц чимхий шүү дээ амар муу. Илдвэр хараадаг заяа. Би нэг одоо хүүхдүүд айгаа багасаа ер нь л эрт ингээ нүрэ боддог болсон шүү дээ. Би сормоосоо боддог байсан байхгүй юу? Тэгэл би сормоосоо будаал автобусанд явж байсан чинь дарбаатлаа будчаад гिचмэгээд намайг одоо тэгжил ямар шаардлагагүй штэ кондуктор их загнаад дарбаатлаа нүр амаа будчаад гэж сормоосыг минь буцсан сормоосыг минь тэгж мэгээд кондукторт амар ирсэн штэ. Яста кондуктор юу би бүр автобус руу орохоор өстө зүрх пал гэдэг байсан штэ. Айгүй хэцүү байдаг байсан. Тэр үед жоохон ингээл дунд ангидаа ингээд сормос суучих юм бол будмалтай орчдөг байсан. Зүгээр ганцхан юм бол будчаад байна штэ. Тэгээд дараа нь би пүүтэрч эхэлсэн байхгүй юу? Тэр зүв байсан. Пүүтэрч ерөөсөө ингээд бид нөр арсыг гэмтэн гэдэг боловч яг үндэ пүүтернээс илүү агарын бохирдолч арсыг маш гэмтдэг байхгүй юу? Арсыг гэсэн за мейкап хүний хувьд те артист хүний хувьд өсвөр насныхан маань юунаас эхэлж мейкап хийж сурах ёстой. Арсаа марсаа арчил. Яг л нэг таны хэлсэн шүү дээ тий. Одоо батган их гараад шүү дээ тий. Тэр чин дотроосоо болж байгаа гаднаасаа ч болж байгаа шүү дээ. Тэгсэн ч гэсэн бид нар гаднаасаа яг чадах зүйлээ бид нар судлах боломжтой байхгүй юу? Намайг байгаа очиудаас нэгээс утас мутас ингээд Android болов гэсэн шүү дээ. Тоочтой мочтой нуустай дөнгөж гараад эхэлчихсэн. Тэнгүүтэл одоо та нарт зөндөө боломж байна. Тэрийгээ сайн судал өөр тохирсон юм а. Тэнгүүтлээ тэр батгаа гараараа битгий шах. Гар хумс орвол тэгэл ингээл бохор ороод уста заваарч өгнө. Тэгээд марсаа ас сайн ингээд арсаа сайн гууж бол. Тэгээд арсаа маш сайн угаах хэрэгтэй. Зөөлөө угаахчаар заавал угаах хэрэгтэй. Бохирдлоо. Тийм бохирдлоо заавал угаах хэрэгтэй. Ялангуяа бидний ингээд агарын орчин чи үнэхээр хэцүү. Одоо энэ агаар чи ямар ч тийм ээ асуудлууд, элементүүд бий болж байгааг бид нар мэдэхгүй. Бид нар мэрэгжлийн хүмүүс биш, мэрэгжлийн хүмүүс л мэдэх хэрэгтэй шүү тий. Тийм учраас бид нар маш угаад цэвэрлэн, цэвэрлэгээ маш сайн хий, чийгшүүлэлтээ маш сайн хий. Ичих зүйл биш, угаасаа л гардаг зүйл. Тэр бол сайн эхлээд маш сайн бэлтгэх хэрэгтэй юм тий. Ерөөсөө ингээд одоо нэг хүүхдүүд ингээд байна л да ингээд одоо би ихлэ давхраагаа хэлгмээр байна. Хэвээ нүүрэндээ ингээл хамраа өндөрсгмөр. Тий. Бид дөрөнд нэг юу гүддэг байхгүй MJ радиог аягүй гүддэг. Тэн дээр тэгсэн чинь 20 эдтэй 10 эдтэй охтууд нүүрэндээ ингээд нэг янз бүрийн хэлгээд тариа мэрэ шахуулаад ч юм уу тийм ингэж байгаа байхгүй. Тэдний айрсан шүү тийм ээ байглаасаа батгатай ч гэсэн чанга байдаг байхгүй. Үнэхээр чанга гоё байдаг. Арчлах үнэхээр боломжтой. Тийм учраас гол нь шүү тийм ээ тэр эрүүл мэндийн шалтгаан ихлэ болоод гадна талаас нь тэр цэвэрлэгээ маш сайгээд чийгшүүлэлтээ маш сайн хийх хэрэгтэй. Тэр хүүхдийн мөнгө төгрөг хамаагүй гоо сагандаа зарцуул нэрээ. Тэгэхгүй тэгээд одоо ингээд зарим хүүхдүүд чинь ингээл амар хөөрхөн нүр амаа будчихал орчичэл вебд тал ингээл тэрийг айгу гоё харагдуулж байгаа хумс илгэсэн ингээл хумс чинь нэгдүгürt биш. Өсвөр наснд хумс нэгд биш, арьс нэгт байхгүй юу? Арьс л чухал. Би ч арьсаа амар алдсан хүн байхгүй. Миний арьс чинь маш гоё. Нэг ширхэгч тийм батганы бүр жижигхэн батганы сэр би юу ч байгаагүй. Тэгсэн чинь нөгөө тэр үе чинь гоосхны их гарч ирээгүй. Тэгээд нөгөө судлах зүйл их байгаагүй. Тэнгүүтлээ яадаг гэсэн гэж сепгордор шууд угачдаг гэсэн шүү дээ. Шууд нүрээ угач. Шууд угаана. Амар. Яа би одоо бодохоор тэгэхээр нөгөө улам хатаа таталтаад тий. Тэгээд эмзэг болоод миний арьс үнэхээр нэг дархлаа мут болоод одоо ингээд нүдний доор ингээд өршлөөд амар хэцүү болсон. Маш их арчилгаа шаарддаг хэцүү арьс шүү дээ. Гоё л арьстай шүү. Энээс гоё эс ингээд бодохоор уйлмаар байгаа юм чаа. Тэгэхээр арьс одоо нэг та нар бол арчилгад бол
амар боломжийн. Гой За арьсаа үнэхээр гоё ингээ арчлаад эхэллээ. Арьс бол гоё болоод эхэлнэ. Гэтэ цаг хугацаа ордог штэ тий. Шууд өнөөдөр бүтээгдэхүүн хэрэглээл маргааш нь гоё болохгүй юм чинь. Арьсаа гоё болгоод эхэллээ. За тэгэл нөгөө октоо чинь контро зурж сурна, хөмсгөө засаж сурна тий. Тэрнээс ахуулаад нөгөө бүх бодолтой хийж сурна штэ. Тэгэхэд ер нь өсвөр насны октод гоё яг юугаа бодчихвол гоё цэвэрхэн хөөрхөн нэг тийм дончтой харагдах уу. Одоо зарим хүмүүс бол маш их буддаг. Бүхэл зүйлээ ингээл амар хөмсөг шивүүлээл те сормуус хийлгээл. Гэхдээ тэр хүүхдээ эрхэлтэй. Гэхдээ л нөгөө нас нь өрөөд өсвөр нас 16 7-той 18-тай дөнгөж хүүхдүүд будаггүй байсан ч гоё байгаа. Тэгэхээр яг гоё яг модель гоё бодчихвол ч гэдэм үү эсвэл уруулаа өнгөрчүүлж гоё ч гэдэм үү тийм нэг тийм дэгжин гоё зөвлөгөө байна мейкап хүний хувьд. За ийм юм байгаа. Одоо шүү дээ тэдрийн арьсыг би батгатаж ясан гоё арьс гэдэг байгаа шүү дээ чанга арьс гэдэг байгаа шүү дээ. Тэрийгээ бид нэр хамгаалахын тулд хөнгөн кушин тавих хэрэгтэй. Маш хөнгөн. Усан сүртэй. Усан сүртэй кушингээ тавиад хөнгөн повдер тавих хэрэгтэй. Яагаад гэж хүмүүс ингээд ингээд гэдэг байхгүй арьсны төрлөөс хамаарат зарим хүн тослог крем түргсэн ч гэсэн арьс нь зүгээр байгаад байдаг байхгүй. Тэр нь болохоор өгөгдөл арьс байхгүй. Тэрний өгөгдөл арьс нь юу гэхээр ямар ч одоо бүтээгдэхүүн хэрэглэсэн арьс нь мууддаггүй. Тийм өгөгдөл арьстай. Хатаархмаар миний хатаархлын арьс. Тэнгүүт миний арьс гэж бодъё заа. Миний арьс ингээд тээ зонор амар тослогдоод энэгээр нь хүчих гэдэг байхгүй. Тэгэхээр би повдер маш их тавьж өгөх хэрэгтэй. Ялангуяа би хэлээд байгаа шүү дээ. Монголын одоо агаарт одоо иж байгаа юм чинь нүдэнд харагдахгүй мөртлөө арьсан дээр наалдаад тэрий чинь ингээд амар ингээд захтнуулаад өрсүүлээд айгүй асуудал үүсгэж байдаг байхгүй. Тэгэхээр хөнгөн повдер заавал тавьж өгөөрэй. Тэнгүүтлээ одоо нэг хацар өнгөлөгч гой хацар өнгөлөгч гой тавьж өг. Сүүдэр хэрэггүй. Гой хацар өнгөлөгчөө тавьж өгөөд гой сормосоо бодвол гой эдээ надаа. Сормос бодох айгүй гой санагддаг. Сормосоо бодоод хөмсгөө айгүй гой зас сураад тэнтчих. Гой нүднийхээ өнгө дагуу ч юм өснийхээ өнгө дагуу ч юм хамаагүй. Гой цайварсан ч октод хөөх харагдана. Тэгэл гой тэнтчих болоо. Контр тавьж болно. Яг нүднээсээ бас шалтгаална л та. Тий. Гоё хөнгөн контр тавьж болно. Эсвэл бол нэг солонгосын нэг хөөрхөн чанартай нэг тэн үүдэн шүү дээ. Жижигхэн. Тий. Тийм нэг гоё өнгөтэй. Тэр тэнэр хөнгөн ингээд энэ ятам хуруугаараа ингээд сайхан цэвэрхэн тэнцчих. Тэгэл болоо. Нэг их юм хэрэггүй. Тэгэл гоё ургаал явчих нь тий. Тэгэл нэг одоо уруул муруулаа жоох өнгөлөөл гоё гилтгануулаад ингээд явбал тэгэл угаасаа нэг сүртэй юм хэрэггүй дээ. За чам дээр өсвөр насных нөөрэ бодуулах гэж иржсэн үү? Байсан. Нэг хонхны баяр маяр болчих шүү тий. Өдөр бол модуулахгүй шүү дээ таадалчаа. Ээж аав нь тэгэл чи ястаа бодуулж явах гэдэг мөнгөн дээрээ тгий шүү дээ тий. Тэнгүүтлээ яг бодуулж ясан. Тэгээд тэр хүүхдээ бүр ингээд амар ингээд дотроос баярлаад байгаа мэддээд байгаа. Тэгэл алхаан өөр болчих шүү дээ тэд нар чи. Өөр болоод тэгэл ангийнхнаа ингээд боддгүй байсан хүүхд ингээд бодоод ирэх чинь гоё харагдаж шүү дээ. Тэгэл тэр чин одоо нэг өдөр болгоо одоо ингээд будснаас одоо ингээд яг нэг үедээ бутчаар чи хүн нүдэнд тусаад байдаг байхгүй. Өдөр болгон гоё байдаг хүн чи гоё л байна. Тэгээ ингээд зүгээр ингийн байж нэг харахаар чи гэлээ. Тэгэл тийм өдөр тутмын бодолтой нэг гоёлын бодолтой чи бас нэг өөр шүү дээ тий. Гоё өөртөө итгэлийг бас төрүүлдэгтэй ер нь эмэгтэй хүний бодолтой бол тий. Яалтчгүй нөгөө алхаа өөр болдог гэдэг шиг тий. Өсгөтэй гутал өмсөд явах нэг өөр, нүрээ будцсан гарах нэг өөр тий. Будаагүй сарвчтай малгай өмсөө гарах бас нэг өөр ч юм уу. Яалтчгүй нөгөө хүнтэй харьцаад ш тэр өөртөө итгэлтэй бас байдлыг бий болгодог. Тий. Мейкап гэдэг зүйл тий. Одоо би ээж тэр жишээ авах уу. Одоо манай ээж ингэж байгаа байхгүй. Ингээд нүрээ бодоход аюух цаг ордог. Биш нөгөө анх нөгөө сурж явах үедээ нэг цаг 30 минут ингээд толны урдаас холдохгүй штэ. Гар ингээд эвлэх гэж байгаа учраас аюух дадлага үрдэр хийн штэ тий. Тэнгүүтэл за энэ өнөөдөр энэний цанаас сөхөхгүй. Аюух байна л доо намайг явах болгонд 2 цагийн өмнө ингээд хэлдэг заяа. За одоо чи будгаа хэлэн тэргээд. Тэгээд дараа нь ингээд ээжигээ би будъя гэдэг байхгүй. Тэгээд тэнгүүтэл ээж тэгж заав алга цаг алга гэлээсэн. Тэнгүүтэл нэг өдөр барьж аваа сайхан ааштай ахтан бутсан чинь ээж нэрээ хүн будаг гэдэг чи ямар гоё юм бэ гэд тэгснэ за гэртээ байсан үе нахгүй гадуур гарахааргүй гэсэн чи за гудмаар нэг яваад хүмүүс яг төгсч хүн таарсангүй гээ орж ирчихсэн. Олноос харагдчихад нэг гоёо харуулгаад тэгсэн чинь нэг хүн нөгөө машинаа барьж чаддаг бүр ингэж харсан гэсэн. Тэгээд ээж одоо та одоо яах модель болох юм уу гэхээр болъё л доо гэж бодуулъя. Би бодуулъя шүү гэж хэлдэг байхгүй. Үнэхээр өөрөө ихлээд нэг удаа заавал бодуулах хэрэгтэй. Тэгээд нэг артист болгоны мэдрэмж өөр. Яг зөв. Тий. Одоо би артист байлаа гэхэд дандаа түүнд мейкап явах шаардлагагүй шүү дээ. Би халтаалгаад будаад гялс гараа явах л бодно шүү дээ. Хөнгөн. Гол нь тэр хүнд үр дүн чухлахгүй. Тэр хүн болгоны онцлогтод тарлал би бодчих хэвээр. Тийм болохоос заавал намайг миний мейкапыг харах ямар шаардлага.
мэдрэмжийг л харах хэрэгтэй. Тэгээ миний үзэл бодол бас бусдаас жоохон өөр идэм аа. Тэрний юугаар ая. Одоо жишээ нь ингээд нэг зарим амир хүнд мейкаптай дандаа яваад байдаг хүмүүс шүү дээ. Цаана нь ямар хүн байгаа болоо гэж харагдмаар тэр нь яг дандаа тайсны бодолтой яваад байгаа. Хитрхи их бодцсон гэсэн. Хитрхи тайцны. Бүр сормоосыг харахад хүртэл хүнд. Йоо яаж ингээд хүнд сормоосыг зовхтааж амьдрах юм бэ? Гэтүү штэ гэж би бодоод тэгэл үгүй тэгэд одоо нэг сайхан нэг нэвтрүүлэг гарсан маа. Тэрэн дээр нэг дуулдаг хичээсэн. Тэгсэн чинь өөрийнх нь ингээд буддаг будалт нь амар тод байсан. Тэгсэн чинь дараа нь будгаа харилцсан чинь бүр ингээ 10 насраа залуучж байгаа байхгүй. Тэгэд одоо тод будал зөгтөх хүмүүс байдаг. Зөгтгөө хүмүүс бас байгаа. Тэгэхээр өөрөөсөө эхлээд өөрийгөө ингээ мэдрэх хэрэгтэй байхгүй. Миний одоо талент хараад өөрийгөө хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Би бүргийн нүртэй юу? Бүргийн. Би 100 нүртэй юу? Миний дуух өргөн үү? Одоо би тэгвэл энэ дээр ямар бодолт хийх юм? Бүх зүйлийг хүлэн зөвшөөрөх хэрэгтэй. Одоо энэ би үсийг бас хажууд нь янзалчтай шүү дээ. Үсчид хүртэл одоо ингээд нэг бүр 100 царайтай хүн дээр ингээд босгоч нөө бондоолчлуулаад ингээд биш шүү. Бүр ингээд босгоч нь гоцрогдцоо. Одоо энийг болох хэрэгтэй. Айгу муухай. Өсчтэй. Тий. Бүр энийг ингэж босгоол. Тэгэл нэг угийг босгож байгаа л арга шүү дээ. Уг босно гэдэг чинь тэр хүний пропорцийг харна шүү дээ. Нэг намхан жижигхэн ихч байна. Тэгсэн чинь угийг босгоцсон чинь нэг сансрын хэсэг чинь нэг томоо толгойтой. Томоо ингээд нэг ингэцэн. Тэр чинь амар гоо зөв муухай байхгүй юу? Уул нь бол гоё нөгөө хүн гоё болох очиж байгаа шүү дээ. Тийм мэрэгжлийн чадварлаг мэдрэмжтэй үнээр янзлуулах га даатгаад үсээ хоол оруулж байгаа шүү дээ. Гэт би тэгтээ нэр өсчтэй нэр одоо ихтэй өөрчлөж байгаа л да. Гэхдээ тэр нэг мэдрэмж гэдэг юм чи биш. Тэр нэг хуучны муухай үг босголтол болчооч. Амар муухай харагдана. Ялцчгүй гоо сайханд бол бас нэг мэдрэмж чухал тий. Чадвараас илүү бас нэг мэдрэмж бас илүү чухал баг. Олон их сургууль төгслөө, олон мейкапчдын шав боллоо гэд тэр чухал биш. Зүгээр л мэдрэмж. Хүнд нь л тохирол. Би одоо хүнд нь хэлдэг байхгүй. За ихчээ танд тод бодолт зохихгүй. Та бүтэрийн зовх юм байна. Зовх зузаан байхад тод бодолт одоо шин саа их тавих юм бол бүр нэг пүмбийсэн болж харагдана. Ихчээ тийм учраас би тань дээр энэ удаа жоох ингээд мат ингээд бодолт хийж өгье. За тэгээд таны сормос энэ дэр өтгөн сормос үнэхээр зохихгүй байна. Одоо би энэ зохийг одоо өндөрлөхийн тулд энэ хэсэг дээр нутгруулъя. Шууд би яриа авдаг. За тэгээд би таныг та одоо надад ямар бодолт хийлгэмээр байна. Тэ одоо хийлгэснээр дараа за тэгвэл та надад даатах уу та эсвэл энэ бодолтыг хийлгэх үү гэхээр би чамд даатах юм бол за би таны ингээ би ямарс өөрөөрөө будъя та тэгээд надад одоо нэммээр ивэл зүйлээвэл хэлээрээ хасмаар ивэл хэлээрээ бодлын дараа та шууд надаар ингээ янзлуулах боломжтой өөрчлөх бүрэн боломжтой гэж хэлдэг байна. Яг наадах чи одоо сайн нөгөө шинэ жилээр ажиглагдчихж байгаа байхгүй юу? Хүмүүс нөгөө шууд ингээд ярилцахгүйгээр айгүй ойр ойрхон шахуу цагууттай тий дараагийн хүн ирэхгээл ингээл зарим нь хоцорч очдог ч юм уу. Тэгэнгүүт аюу хурдан будчихдаг. Ярилцахгүйгээр гол нь. Тэгэхээр нөгөө хүнд нь бодсон бодолтод таалагдаагүй. Гэтэл нөгөө артистийнхаа л нэрийг гаргаж байгаа шүү дээ. Энэ дээр цаг авсан чинь ингээ бодолт нь аюу мухай алчлаа. Тэгээ би бас аюу сэтгэл дондор шинэ жилдээ ингээд гоё баяртаа болвол өөртөө итгэлгүй ингээд нэг оройг өнгөрүүллээ гэдэг ч юм уу. Гэтэл нөгөө артист дээр хэрвээ сайн байсан байж болно тий тухайн өдрийнхөө нөгөө цагийн шахууд баригдаад гисэн байж болно. Тэнгүүд нөгөө артистын нэр чинь энэ аяг муухай бодд юм илээ. Муу юм бэлээ гэдэг нэрийг аюу олон эмгтээчүүд авчиж байгаа байхгүй юу. За тэрэн дээр очихгүй аяг муухай гэж илээч гэдэг юм уу тий нэг хүн бичлэгийг үзэл дараагийнхаа найздаа хилдэг ч юм за тэрэн дээр нь битээ цаг аваарай гэдэг ч юм уу. Яг энэ бас л нэг харилцааны л асуудал баг. Одоо ингээд мейкап артист өөрөө бодох хэрэгтэй байхгүй юу? Одоо тань дээр ингээд хэд нэг хүн өөрчлөлттэй хэдий давтамжтайгаар өөрчлүүлж байна. Олон давтамжтай болвол тэр хүн бол танд үнэхээр сайн гэдэг үнэлгээ тавьсан байна. Итгэцэн тий. Нэг өөрчлөлт болчихж гинөө тий. Гэхдээ яг зарим нэг мөнгөний асуудлаас болж байгаа хүмүүс байгаа. Гэхдээ тэр муухай бодуулаа явсан хүн дараа нь араар нь муулснаас тэр дороо яагаад хэлий янзлуулдаг юм бэ? Яг тий. Айгүй онцгой болчлаа би арилгая ч юм уу тий. Донтой юм шиг. Тэгээ заавал нэг тэгж очичоод тэгчээд гоё яана гэж гарч авчаад гараад тэгж муулаад чаад бичсэн хооронд энэ ингэчлээ би энэ таалагдахгүй байна. Надад ингэж харагдуулж байна. Намайг ингэж сасаад өгөөч. Суурэ тавьсан чинь тэр засгуул асуудал биш шүү дээ. Тэгэд хэлж болно. Заавал хүм болгонд тустай юм шиг тэгж хэлдэг. Нэгдүгээрт хоёрдугаарт мундаг артист гэж бодсон болон мундаг байдаг байхгүй юу? Олонний танил олон дагагчтай артист болох нь лаг биш. Би тийм хүмүүсийн бодолтуудыг харж байсан. Бодолтууд нь яг энгийн зарим хүмүүсээс яг энийг ялгардгүй юм байдаг. Гуравдугаарт мейкап артистууд ч нэг дандаа нэг сар болгон ингээл орлоготой биш шүү дээ тий. Яг ингэ сезонны үе шүү дээ тийм ээ. Гэхдээ тэр үедээ цагаа зөв төлөвлөх хэрэгтэй. Би нэг хүнээ заавал нэг цаг боддог.
үсийн 30 минут доор яздаг. хаяч Тий. Яг нэг хүний үстэйгээ бол цаг 30 минут заавал. Бүр яаж ч утсан ингээд натурал бодолт хийх хүртэл цаг болчихно. Тод бодолт хийсэн цаг бол. Тэгэхээр натурал бодолт хэцүү байгааз айгүй их цаг ордог байхгүй. Бүр айгүй их чамбаачлалдаг өгдөг байхгүй. Энэ хүний ингээд бутмал харагдчихгүй юмсан. Энийг тодчихсан ингээл нэмэлсгаал ингээд идэх. Уран зураг зурж байгаа юм шиг тий гоё ингэж сэтгэл гаргадаг. Тэгээ нөгөө хүндээ бас ингээд тухгүй байдал үүсэхгүй байх хэрэгтэй. Тэгээд дараа нь ингээд тэр хүн толонд харлаа. Тэгээ бас тэр цагаа тооцоолно шүү дээ. Хэрвээ энэ хүн нэмж асуулъя гэх юм бол тэрийг янзлах хэрэг гарна шүү дээ. Тэнгүүтэл ингэж харлаа. Тэр хүн сэтгэл ханамжтай, би тэр хүний хараа сэтгэл ханамжтай. Тэгэл тэр үйл явдал гоё сэтгэл ханамжтай дуусах хэрэгтэй. Тэгээд угаасаа хамгийн чухал үедээ бодуулж байгаа. Тийм ээ. Тэгэхээр чин тэр хүн ингээл нэг ингээл гачин бодцаа намайг ингээл бодсон ш. Манад ихчүүд нэг таньдаг ихчүүд байхгүй юу? Нэг газар мейкапт ингээд бодуулсан юм байна л да. Тэгсэн чинь мейкапчд хар өнгийн хитрхийх оруулж өгөөд дээр дооргоо хараад нүдэн ажлынх нь бүр амар муухайгаар хэлээд ямар амар болцсон ингээд өөрөө хүртэл бүр сэтгэндээ сэтгэл ханамжгүй тэг үнтэй бодсон. Тэгээд тэрнээс хойш ингээд травматай болсон. Яг тэр бодуулахтаа травматай болсон. Тэгээд надад бодлоо харангоо битээ оруулаарай бүр айцтай. Тэгээд тэнгуүтлэн за ойлголаа. Би ямар ч таны бодъё. Тэгээд тэр дорн би янзалж өгнө. Дандаа би тийм амлалт өгдөг. Тийм байхгүй. Арилгал асуудал биш. Надад бол би бол жишээ за мейкапчин дээр нүрэ бодуулахтаа толинд ерөөсө харахгүй байж байгаа бодуулж дуусгахыг хүсдэг шүү дээ. Би харуулдаггүй шүү дээ. Зарим хүн чинь ингээл сөрөө тавиал ингээд тааранда за ямар ч ингээл тэгдэг штэ. Ингэж хөө тэр өнгөөр нэгч хөөгээл тэнгүүд нөгөө би сонгож чадахгүй бодож өөрөө чадахгүй байгаа болохоор л ер нь мейкап дээр очиод байгаа штэ. Харин яа тийм бол за өөрөө л мэдэхгүй юу гэл ингэдэг ч юм уу. Тэгээд тэрний оронд харахгүй зүгээр ингээд бодуулчаад дуусаад нь хармаар санагддаг. Одоо нэг юм байхгүй юу? Мейкап чинь анх эхэлж чадах гоё харагдахгүй штэ. Эцсийд одоо нөгөө уруулын бодод түрхээд дуусч ижил гоё харагдана. Яг тэгдэг. Нүүр ингээд хүмүүс хоёр гоё бодчихлаа. Уруулаа бодог байхад өнгө нь ингээд нэг өнгө дутаад байдаг байхгүй юу? Тэгэхээр чинь би ерөөсөө хүмүүс талент харуулдаг штэ. Шууд бодчихдээ шүү дээ. Тэгэл дараа нь миний тайпных байна. Таландаа харсны дараа тэр хүн чинь мэдэгдэн шүү дээ. Тэгэхгүй бол харс нэг айцтай өөр нэг газар бодвол айцтай болсон. Яна нэг хар өнгийн тэн авчих юм бол таланд харчаад яна нөгөө хар өнгө аваад ирлээ мэлтэйгээ хэлж чадахгүй. Би нэг эвгүй ингээ бодсон шүү дээ. Яах юм бэ? Төгшгүйгээр 50 байл та. Унтуулаа бодвол гэсэн хүн байдаг. Надад бодлоо нойр нүрээд байдаг. Яа гэм болоо тэр нь. Зөөлгөн гартдаг. Тэгээ нөгөө нэг ихч бүр хурхирж унтаад тэгээд би боломжоор бүх юм 10 минут тавиад болгочихж байгаа байхгүй. Тэнгүүтлээ контрын зорох гэдгийгсэн чинь би тэгсэн байхгүй. За их чи контр дээр болж та бол арай шүү. Хөдөлгөөн дэшээ доош хараа. Ичээс ирээрээ. Тэгээ бүр сэргсэн чинь за гэснэ дахиад хурж унтаад. Тэгээд болгосон шүү дээ би. Ямар ч нөхцөл болгож юм чаа. Бүр 0 бодчихсон шүү дээ би бүр бас олон төрлийн юм тохиолдолтой юм тий. Одоо бас тийм офис одоо юун дээр ч юм эмнэлэг гэсэн будаагүй газар ахгүй. Тэгээд нөгөө мэржлийнхэн чинь нөгөө урдаасаа ингээ гэрэл харж авах хэрэгтэй шүү дээ тий. Дээрээс хараад сүйтэрлэн. Тэгээд нөгөө будалтаа мэдэхгүй байхгүй. Тэгэн хөтөл би хаа ч хамаагүй ямар ч гэрлэн дунд бодож байгаа юм чи. Тэр надад туршлага байсан учраас талархаал бодчих. Бас мундаг байна. За бондок одоо ер нь мейкап аль урсгал руу явж гин. Нэг хэсэг чи айгу солонгосчуудыг дуурайгаал тий хөнгөө ингээл нэг оруулаа дотор талын өөр өнгөөр гадна талын өөр өнгөөр будаал ингээд нэг сормос мормос хийх чи нэг Корея болсон байсан шүү дээ. Одоо ер нь ямар чиглэл рүү мейкапын урсгал чиглэж байгаа вэ? Нэг сүртэй өөрчлөлт байхгүй юм шиг үлээ. Одоо нэг гялалтсан арсад шүү дээ тий. Гялалтсан толгоор гоё. Тий толгоор дөө гялалтсан гэлтхар байвал илүү гоё болсон мөлий. Гэлтхар. Тэгтээ бүх хүн тийм байх боломжгүй. Одоо та ингэ боддоо. Одоо үрчлэхтэй юм биш тий. Үрчлэхтэй хүнийг гэлцуулаад байвал үрчлийн тодроод идэх байхгүй юу? Хитрхи том нүртэй хүн биш тий. Тэрийг гэлтгнуулаад байвал нүр нь бүр том болдог байхгүй юу? Тэгэхээр тэр бас боломж. Тэрийг бас дагах бас дэмий. Ер нь бол ингэ урсгалыг дагаад иж болохгүй. Тий. Гэхдээ нөгөө яхаа өсвөр насныхан маань нэвчлэн дагдаг штэ тий. За нөгөө K-pop одуудыг дуурайгаал тий. Эсвэл нөгөө Японы аним дуурайж бас их тэр юм хөөргөн тийм нүрэ бодтой хувцалтай хүүхдүүд зөндөө байгаа тий. Тэгэхээр би харин асуугаад тахгүй юу бас нэг урсгал чиглэл байдаг бол тий ингээд нэг жил болгон тренд гэдэг шиг за энэ жил тийм дараа жил тийм будалт модонд орж байгаа магадгүй нөгөө хөмсгөө бид нар ч амар ингээд буддаг байсан бол одоо илүү натуралаар боддог болж юм ч гэдэг юм контриг бүр ингээл дэргийтэл тавьдаг байсан бол тийм бүр ингээд нэг жохон ингэдэг болж юм ч гэдэг юм уу тий. Яг тийм тэрийг асуугаад байгаа. Ялангуяа нэг өсвөр насныхан чинь даган дуурайх хүссэн хүсээгүй л бас нэг үлгэр жишээ авч хардаг болохоор
Корея стил нь баг өсвөрийнхэн дээр дээ. Аха. Одоо нэг Аз маз гэдэг чинь бидний ясны бүт зүгээр байхгүй юу? Одоо шин бид нар ч хамар муутай. Тэгээ жоохон болцгордоо ингээ бөөрнө дүү хацар их байдаг шүү дээ. Тэд нар чинь ингээ нүүрний бүтцэн ингээ шал өөр байхгүй юу? Нүүрний бүт зүгээр учраас бид нар тэдрийг даах бас аюу эрсдэлтэй. Маш эрсдэлтэй. Одоо тэд нар чинь сүүдрийг ингэж тавьдаг шүү дээ. Ингэж За ингэж тавьдаг. Тэгэхэд бидний бүтцэнд болохгүй. Тэгэх юм бол энэний харьцан аюу сонирн болж алдагдана. Тийм учраас бид нар ер нь л ингэж дагуулж тавьдаг шүү дээ. Нэг ингэж хийгээл одоо сүүлдээ ингэж оруулж өгдөг болсон. Ерөнхийдөө л ингэж тавина. Хүнээсээ шалтгаалдаг байхгүй юу? Хүнээсээ шалтгаална. Одоо сүүдрийг их ашиглах болсон шүү дээ. Сүүдэр аюу бага ашигладаг болсон. Одоо мэдчих авъя. Хамран дээр жоохон тод ашиглана. Тэрнээс биш ер нь л хацар мэстэй хөнгөн, маш хөнгөн. Ер нь бол нэг хацрын өглөгч аюу гоё болдог болсон. Яг л ингээд бодгоор та ингээд бодоо хөмсгөө хараа бодно. Нүдийг жоохон бараанаар бодно шүү дээ. Өдөр болгоны тод өнгө бас нэг яадгүй шүү дээ. Тэнгүүт л хацрын өглөгч ягаанд ингээд цөөр ороод ирэхээр нүүрэнд ингээд нэг аюу гоё уус өнгө орж иж байгаа. Байгалийн тийм гоё яхаа. Тийм. Тэгэл тэргээ гэлтгнуулаад октод минь тэгээ явахтал гоё. Заавал нэг тийм урсгалыг битээ дааж нэг хэлбэртээрээ. Тэр бол тийм ээ. Өстой тийм ээ. Мейкап, мэрэгжлийн мейкап чинь хүний өөдөөс хараад бас ингээ ярингуут ичж шít. Одоо сүүдэр хэрэглэхэ болцсон юм уу гээл те. Тэнгүүт хүмүүс за ер нь том хүмүүс бол яхаа өөрийнхөө бас нэг будалтыг те арьсны онцлогийг нүүрний хэлбэрийг ихэнх нь бас олцсон л байгаах насанд хүрсэн хүмүүс бол өсвөр насныхан бол ер нь би ингэж бодоод байдаг. Магадгүй ээжтэйгээ, эгчтэйгээ, найзтайгаа ч юм уу те нэг өөртөө зөгтөг өнгө, зөгтөг будалтын нэг сургалтанд суух ч юм мэрэгжлийн хүнээс нэг удаа ч гэсэн гой зөвлөгөө аваад тэгээд тэрнийхээ дагуу нүрээ будах, мейкапа хийх, те хувцаа өнгөө тохируулж өмсөх боломжтой юм болоо гэж бодоод идэг. Наашин зөв. Одоо нэг өсвөр насныхан бол нэг гоё сургалтанд суучих хэрэгтэй. Гэтэ одоо нэг мейкапчд өөргöd байгаа шүү дээ. Яг айлных нь будалтынх нь өнгө эсн өөртөө тохирч ин тэр артистаа сонгоод нэг өөрийгөө будах сургалт авчих хэрэгтэй. Тэгэх юм бол тэр хүн ядаж тань хэрэггүй будаг авч мөнгө өрөхгүй. Тэ? Угаасаа энэ одоо шин тэн авлагт хэдэн жил хэрэглэхгүй те. Нэг чанартай сайн тэн ав. Яг л нүдтэй ойрхон штэ. Тийм учраас эрүүл мэнд те. Эрүүл мэнд талаа бид нар бодох хэрэгтэй. Одоо ингээд нэг одоо хямдхан нэг амар сонин чанаргүй будгнууд чинь бодолтыг чинь гоё болгож өгөхгүй нэгдүгээр, хоёрдугаар таны арьсанд багаар ингээд арьсаа шиг гэмтэж яадаг. Би арьсаа би нэг муу бүтээгдэхүүнээс болоод би нэг мейкап хийдэг байхдаа болоод арьсаа амар болгоцсон байхгүй юу. Үнэхээр арчилгаа болоод тэр нэг мейкапын бүтээгдэхүүнээ дээрээ амар алдсан учраас хүмүүс энийг маш сайн сонго, чанартай гав. Одоо ч бас арай боломжийн бас үнэтэй дундаж тийм хүн байгаа. Тэрийг заавал сонгож ав. Арьсандаа бити мөнгө харамл. Арьс гэдэг чинь бидний бас нийтлийн эрүүл мэнд. Бид нар арьсаараа нүрээр ил байдаг тийм чинь тэрэн дээр мөнгө бити хайрлаарай л гэж хэлмээр байдаг. Тэгвэл өсвөр насныхныг бас нэг тийм зөвлөгөө авахд гэмгүй гэж бодож байна. Тий. Гэтэ тэр би шүү дээ. Тэр нэг өнгө сонголтын дээр жоохон эсрэг байр суртаад шүү. Ягаад? Яг хувийн өнгө тодорхойлолт дээрөө. Одоо шинэ хувийн өнгө тодорхойлолт өөрөө намар юм байна. Өөрөө тийм юм байна. Тэгснэ өөр чинь ногоон өнгө зөхгүй юм байна. Ногоон өнгө байгаль дээр хэдэн мянга байдаг одоо. Ногоон өнгө зохино. Надад зөхгүй өнгө байхгүй. Надад улаан өнгө зөгтгүй. Гэхдээ улаан өнгө чинь дотроо маш олон мянга хэдэн зуун мянга өнгө ба. Тэрний нэг нь надад зохино. Зөв л өөрөө мэдрэмжтэй хатал болно гэж би боддог байхгүй. Талан таралта тэр өнгө чинь өөр шингээгээ татчих гинөө. Тэр өнгөийг тэгээд насан туршдаа өмсөхгүй ингэж чинь гуниг үсттэй. Гэхдээ амар сонирн байгаа зү. Нэг хэдэн даваа ингэж асна. Аль нь туяатай байна? Энэ туяатайгаа зү. Эн чинь гоё ахгүй гэд. Бидгүй би л хизээш тийм дөр очихгүй. Би тийм тэгэж өөрийгөө өнгөн дээр ингэж коодлохгүй. Би гоё бүх өнгөийг хэрэглэмээр байна. Би өөр нь амьдрал дээр аюу тод уцалт шүү дээ. Яг л нэг хувь хүний бас нэг дотор ертөнц байд юм шиг үлээ. Илэрхийлж байгаа шиг юм дээ. Одоо бондгор хүмүүс юусоо тод уц өмсдөг шүү дээ. Дандаа хармаар. Ер нь дийлэнхтэй. Би бол ихэвчлэн цайврыг өмсдөг. Баггүй юу? Ер нь бол миний хувцанд хар хувц цөөхөн байдаг. Дандаа цайвар. Амар гоё. Бүр тод мод өнгөөр тоглох дуртай. Ерөөсө би тэр өнгө яадаг юм дээр өстой үгүй шүү л хичээлмэр эсрэг байр суртаа тий. Тэгвэл яг хүүхдүүд талныхаа урд өөртөө байгаа хувцснуудыг ч юм өөртөө байгаа өөр өнгийн зүйлүүдийг бариад үзэж болох юм байна тийм үү? Болно шүү дээ. Тэгсэн чинь одоо ингээд зарим нь ингээд тэрэн дээр очичоод энэ өнгө надад зохихгүйсэн биш та одоо эдрийг яана маана ч гэх шиг. Тэгэл хаян мэн гэх шиг хувцсны шүгээгээ шинжилэх гээд байгаа шүү дээ. Үгүй аахгүй юу. Тэрийг өөр юмтай тэр шин та мөнгөө гаргал яасан. Одоо ингээд хувцсыг чинь хаяад тах чинь байгаад хэлгээд ямар байх вэ? Тэрийг өөрчилж болно шүү дээ. Нэг өнгө оруулж өгч болно шүү дээ. Тэгээд гоо сонирхолтой байл та. Гоо сонирхолтой байл та. Би бол тэр өнгөндөр бол үнэхээр эсрэг байр суртаа байдаг.
ялцчгүй нөгөө хөвсгөр хүмүүс бол хар өнгийг сонгодог. Би бол сонгоод байдаг. Тэ яагаад тэгэхээр нэг нөгөө л мөнхийн л асуудал шүү дээ. Туранхаал харагдах гал тэ илүү нөгөө хөвсгөр бонгоор харагдахгүй төлөө л тод өнгө өмсөхөөс зайлсхийдэг байхгүй. Тэгэхээр бас яг өсвөр насныхан ч гэсэн өсвөр нас ч өөрөө л хүүхэд нас шүү дээ. Тэгэхээр нөгөө гонгон мах байна. Бонгор үе байна. Тэгсэн мөртлөө хар хувцсыг сонгоод байгаа нь бас үнтэй холбоотой байж магадгүй л гэж бодож байна. Тийм л одоо нэг тэгэл нэг таргангийн хэлчгэрнээ сэтгэл зүйтэй холбоотой. Ер нь бол өмсөж байгаа өнгө нь тэр хүний сэтгэл зүйг харуулдаг гэдэг юм шиг байна. Тий. Тэгээ би ингээд одоо ингээд тод өнгө өмссөн хүн хүний нүдэнд амар тусаад байдаг. Бараа өнгө хувц өмссөн хүн зүгээр ингээд нэг саралдаа л явчихдаг. Тэгээд нэлгүүдээ хар юм чинь тэгээд уусаад явчихдаг. Тэгээд нэг өөрийгөө ингээд нууж ингэж явдаг. Би ч өсвөр насндаа айгуу ангиас хамгийн том өмдөө хөвгтөө тэнгуүтлээ ингээд тэрийг нууж явдаг гэсэн чинь. Ингээд мөрөөрөө ингэдэг ш тогтоод. Одоо ингээд жижиг харагдвал ямар боломжууд байна. Тэрийг ингээд хайгаал. Гэтэ эн чинь үгүй одоо л амар гоё. Энд чинь амар гоё зүйл. Юусе тийм зүйл байхгүй. Бондокийн найзууд ямар найзууд их олон найзтай юу эсвэл яг дотны хэдэн найзтай юу гой сэтгэлээ илэрхийлдэг те ингээл ангалцдаг юу ч хамаагүй ярьдаг гой найзууд байна. Одоо ингээд нэг манай үеийнх нь шүү дээ. Бүгдээрээ одоо нэг том хүүхдтэй тэгэл хүүхдүүдэд харж байгаа эсвэл ажил хийгээ завгүй те тэгэл хасан бүтсээ нэг хүүхдүүдэд зарцуулна те тийм учраас сайн best найз гэж надад байхгүй болсон. Зүгээр найз гэж байгаа. Найзууд байгаа. Найз байгаа. Гэхдээ тийм best бүр амар сайн гэдэг найз цөөхөн болсон. Шигшигддэг. Би угаасаа нэг хүрээлэлээ амар чухалчилдаг байхгүй. Энэ хүн ийм жоохон тэр хүнээс жоохон юм ачвал би шууд хүрээлээ тасалдаг. Гэхдээ дотроо би шууд ингээд нэг чи тийм байсан гэхгүй. Шууд тэгдэг. Тэгэл зайгаа барьчихна гэсэн үг. Тийм, ерөөдөө бол тэгнэ. Бүр ингээд ноцтой тийм амар муухай миний одоо нэг тийм боддог бодлоос амар ноцтой зүйл гарах юм бол шууд таслана. Дундаж нэг байгаа хандлагуудаа нарчвал энэ хүн ер нь ийм хүн юм бэ шүү. За зүгээр л найзууд бай. Гэтэ харьцна. Ийм байдаг. Тэнгүүтэл одоо нэг натаа нэг ойр байдаг надаас нэг хэдлэгч байхгүй юу? Нөхөн байдэ. Бас битээр нэг бас хоёул хүнтэй суугаагүй. Тэгсэн мөртлөө тэр айгүйх царайлаг хөөхөн. Тэгсэр нэ үнэхээр мундаг. Үнэхээр тэр хүүхдээс суралц одоо тэр охиноос суралц зүйл надад маш их байдаг байхгүй юу? Тэр хүнтэй байхаар битээр ингээд юу айгүй тохирдог. Тэр хүн ингээд нэг одоо гадаад тэтгэлгээр суралцсан. Тэгээ гэр бүлээ маш сайхан аваа явж гин. Одоо ингээд өөрийгөө ингээд сар болгоо ингээд маш сайн дайшилж хөгжүүлдэг. Ийм хүмүүс байна. Тэгэхэд дандаа гомдол яриа л байдаг. Тэгэл би тэр одоо хүмүүсийн одоо тийм олон хүмүүсийн дунд байхад болсон үйл явцыг би мэдчихэт. Тэр хүнээс дахиж тэрийг сонсоод сөрөг бодлоор би толгоо цэнэглэх надад шаардлага байхгүй шүү дээ тий. Тэнгүүтэл нь би одоо болчих. Би ингэж хов сонсмооргүй байна. Шууд хэл. Тийм. Хов сонсмооргүй. Эхэндээ би тэсэн шүү дээ. Тэсэл ингэ яваад байна. Тэгээ дандаа л ингэ сөрөг юм яриад над руу тэр тэгж хараад ямар жоохон үгтэй шүү дээ тий. Фэр тийм яриад тахаар тэгээд нөгөө биш нөгөө юмыг хаяхаас илүү нөгөө бодоод байдаг байхгүй. Энэ хүнд ийм сонголт авах заавал ингэж хүмүүлэх хэрэг байна уу? Энэ хүн ингэ зүгээр хайчиж болох юм яагаад хаяхгүй ингэ яваад байгаа юм? Тэр чинь би бодох тусмаа би бас ингэ нэг стрессийн төвшин бас жоохон ингэ өндөрч эхэлж байгаа байхгүй. Давхар тий. Чи нам стрессүүлээд байна шүү дээ. Гэж чи зүгээр л ингэ орчихвол доо. Нэг сүртэй зүйл байсангүй шүү дээ. Тэгэхээр эмзгэр хүлээж аваад. Шал өөр хүнтэй юм ярьчих хамаат гиссэн юм шиг ингэж яриад. Айхуу төвхтөө. Одоо яг жинзи яг юм болцсон тий. Нөгөө асуудал шууд хаяа сурцсан. Над ч нэг тийм ач холбогдол өгөхгүй байна. Надад таалагдахгүй байна гэдгийг шууд хэлдэг болсон. Тэгээд өөрийнхөө нөгөө таалагдах жаргалтай байх газраа ч юм уу хүнээ сонгож чаддаг болсон. Яг нэг тэгдэг болсон юм санагддаг. Магадгүй тэрнээс өмнөх үеийнх нь ч юм уу хайж чаддгүй шүү дээ. Хүний сэтгэл гэдэг юм те сэтгэлийн бодол за үгүй гэж хэлж чаддгүй ч юм уу. Гэтэл одоогийн яг өсвөр үеийнхэн чинь залуучууд бол үгүй гэд нэг зөрөгтэйгээр хилээд чаддаг болсон юм шиг санагддаг. Тэгээ ер нь бол нэг ингэж боддог байхгүй хүмүүс үгүй гэж хэлж болохгүй юм шиг юм асуулгал нь заа гэхалгүй үгүй гэдэг чинь бас нэг хариулт байхгүй юу? Худлаа за үгүй гэдгийг хэлэхгүй тул хүн худлаа хэлэх шаардлага гардаг байхгүй юу? Тэрний орон зүгээр үнээр үгүй гэсэн ярихгүй. Тэгэхээр чин яа би энэ хүнд мөнгө зээлмээргүй байна тий. Тэгэхэд би үгүй гэж хэлэхийн оронд надад мөнгө алхаа байсан ч гэсэн нэг худлаа хэлэх хэрэг гараад байгаа. Тэрний орон зүгээр үгүй. Би боломжгүй өгмөргүй байна. Тийм. Чи хитрхийг зээлээд байна. Чи санхүүгийн хувьд чи тийм байна. Хитрхийг нэг хүн ингээд дандаа тийм юм байдаг байхгүй ингээд дандаа зээлээд байдаг. Зээлээс зээлийн орнд явах амар сонирхолтой. Одоо шинэ би одоо нөө зээл хэрэгтэй бол пакет гэлээд шүү дээ. Янз бүрийн тийм нэг зээлгүй шүү дээ. Яа тэгэхээр би
хүн ингээд нөгөө мөнгө бэлэн ороод ирэхээр мөнгөө ингээ үрээд идэх байхгүй. Хэрвээ надад мөнгө байхгүй бол би тэр зээлийн аппликейшн байхгүй гэж би боддог. Тэгээд нөгөө өрөхгүй байх юм бол би өрн дараа орохгүй. Дараа нь ингээ надад 500 сая төгрөг ороод ирлээ шин тий. Тэнгүүтэл би тэрийг зээлэндээ өгчгөр 500 зээлцэн, зээлээ өгчгөр би мөнгөгүй болчих шүү дээ тий. Тэгэхээр тэр үед дахиад мөнгөгүй болно. Дахиад зээл авна. Тэр нь буруу санхүүгийн юу байхгүй юу? Санхүүгийн сахилга батгүй бол тий. Тэгэж юуроос ингээ дандаа зээл нэг аваад сурчгаар ингээ байнга авдаг болчиход байгаа байхгүй юу? Тэгэд зарим нь одоо зүгээр хэрэггүй юм ингээ худалдаа тавьчихдаг. Тэгэл мөнгө өрөөд идэг. Тэгэл зээлээ л амар тэгэхээр яг зөрөгтэй үгүй гэж хэлж сурах хэрэгтэй юм тий. Гэтэ нэг тэр хүнд ямар шалтгаантай байгаа юм. Эрүүл мэндийн шалтгаан бол яагаад үгүй гэдгээл ч юм уу тий. Тэгсэн чинь зүгээр юм авах гэсэн. Тэр нь тэгсэн чинь зүгээр л өөрийнх нь байгаа юм хямдэрчжээч гэх юм уу тий. За яг ганц хоёр өвн. Тэгээд дараачууд бол үгүй шүү дээ. Ядаргаа штэ тэгэл ядаргаа штэ тэгэл дараа нь ингээл нөгөөт нь тэдэнд өгөн гिचээд тэр хүн чинь тэдэндээ уушлаарай би одоо тэдэнд ингээ өгөх боломжгүй болчлоо. Би чам тэгэхээр тэгдэггүй чилдэг хүн байхгүй. Заавал тэр хүн чи одоо яаваа гэхээр нэрэ боломжгүй болсон шүү дээ. Заавал тийг залгуулах өөрөө хэлж болно шүү дээ. Тийм тий. За өнөөдөр тийм зоонд ирээд маш гоё дэлгэрэнгүй тий маш гоё чөлөөтөө олон талаас олон зүйлийн талаар ярилцлаа. Бондоктой бас баярлалаа. За өсвөр насныхандаа зориулаад өөрөө бас гоё өсвөр насыг туулсан хүний хувьд те өсвөр насныхандаа зориулаад за мөн мейкапчин хүний хувьд хэлэх гоё зөвлөгөө байна уу? За мейкап гэх юм бол би яг хэлсэн шүү дээ арьс амар чухал. Усаасаа яваад арьсаасаа арчлаа те. Арьсаасаа арчлаа чившүүлээ. Тэгэх юм бол чамд ямар ч халтар бодолд гоё харагдана. Чи гоё арьстай залуу байгаа учраас гоё харагдана. Өөр юм гэх юм бол баяэл хүүхдүүдээс хол яваарэ. Яа Баяэл хүүхдүүдээс хол. Яг хувь хүнийг харж нөхөрл. Хүрээллээ зөв сонго. Өнөөдөр хүрээллээс болоод буруу сонголтоос болоод олон найзд болж харагдах гад, эсвэл нэг зэндаа өндөр болж харагдах гад, эсвэл бол нэг аягүй гоё хүн болж харагдах гад хитрхийх ингээ өөртөө ирээдүг баллаад байгаа байхгүй юу? Хүрээлэл чухал. Тийм учраас би одоо барыг одоогийн яг одоо сүүлийн 1-2 жил бол барыг баян хүүхдүүдээс гол юм. Баян хүүхдүүд хоорондоо нөхөрлөлтэй. Баян хүмүүс байгаагаараа нөхөрлөлтэй. Бараг нэг тий зүгээр л өөрийн одоо тий чамайг ойлгодог гой сайн найзтайгаа л найзал. Тэр хүрээлэлтэй тий зөв хүүхдүүдтэйгээ нөхөрлөх хэрэгтэй. Одоо тэр нэг бас нэг уран мөх зүйл гэвэл одоо бид тэр гудмаар явна тийм ээ. Одоо нэг зарим нэг хүмүүс одоо шинэ эрэгтэй хүн яриа заяа. Үнэхээр гой царайлаг нуруулга тий. Тэгээд тэрийг ингээ явж идэх өөрийг нь хүн болгон вау гэж тоод юм шиг чамайг би тоохгүй гэж яриад идэх хүмүүсээ тий. Би гайхаад тий. Тэрийг одоо тий 10 хүний 9 нь гоё гэж харсан чи 10 дахь би гоё гэж хараагүй гэж болно шүү дээ тий. Тэгээд бүр хитрхий тулцсан итгэлтэй нэг тэгээ яваад байдаг. Эсвэл бол хин нэг ингээл өөрийг нь ингээл тий чи тийм царай муутай чамайг хинч тоохгүй гэж хэлээд байгаа хүмүүст нэг гоё жишээ хэлчихэ. Тэгээд дуусгая тий. Тэр нь болохоор одоо шин тэдний хамгийн гоё цензур юу гэхээр маш гоё бэлхүүстэй, өндөр, гоё өгдөгтэй тий. Тийм нэг гоё хүүхэн шүү дээ. Нүүрний бүс гоётой, нүд төмсөх болсон. За тийм хүүхэн вау би харна. Тэгсэн чинь тэрний ард дахиад яг тиймэрхүү. Яг адилхан. Тэгсэн чинь дахиад адилхан. Тэр ертөнд тэр чигээр яг тийм эмэгтэй хүн байна гэж боддоо. Үйд нь үсттэй. Тэгээд би ингээ гудамд ингээ сууж идэх байхгүй. Гудамд ингээ сууж гутал яадаг гэхээр нэг хүнийг харчаал бомбор хатартай байж байгаа нь ингээд эвдүүргээл тэгэл тэр хүнийг хараад дараачийн хүнийг харахаар амар тийм хүмсгэн дэшээс нэг инээдтэй төрхтэй тэгснэ дараа нэг хүн харахаар нэг одоо бүр амар тасаргаа ямар хөөрхөн юм бэ гэж хармаар дараач нь харахаар энэ ямар өрмөц бүтээсэн юм бэ гэж хардаг байхгүй юу. Тэгэд эн чинь дэлхийн одоо ертөнцийн өнгө байхгүй юу. Тэгж чинь нэг одоо ингээд те дуртай байгаа өөрийнхөө тэр цензурын энэ өнгөөрөө бүх хүнийг ингэж төсөөлүүлээд тийм байх ёстой юм шиг хитрхи ингээд хүнийг ингээд мяалаад идэх байхгүй юу. Яг үндэ тэрнийг мяалж байгаа хүнийг одоо те өөр нэг хүн хайрлахыг хүсэж байгаа байхгүй юу. Зүгээр л нэг л хүнд хайрлахыг хүсэж штэ. Эцэст нэг л эрэгтэй хүн таалагдах ёстой. Тэр нь өөрийнх нь ирээдүйн яг за энэ ханин нэг эмэгтэй хүн таалагдах ёстой. Тэр нь өөрөө байхгүй юу. Тийм учраас би яг ингэдэг байхгүй юу. Ингээл хүмүүсийг аягүй ажиглал ямар гой ертөнцтэй ямар гой бүтээсэн бэ? Ямар сонирхолтой юм бэ гэж хардаг. Тэгэл нэг танихгүй хүнтэй уулзахад нэг шал өөр царайтай хүн ирнэ шүү дээ. Тэгсэн чинь тэдний нөгөө гой гэж хардаг хүн нэрчвэл гуниг үсттэй. Тий, чи гоё. Тий. Зүгээр өөрийнхөө даваа талыг л илүүг ашигла. Чи үнэхээр муухай гэж хэлсэн чи гоё. Чамайг гоё гэж харж байгаа юм байгаа. Их болоо.
Наач өстө гоё үг тий. Яг чамаа гоё гэж харж байгаа өөр хэнийг юм байгаа тий. Би олон эрэгтэй хүн таалагдаа яах юм. Зовгүй л юм байна. Ганц сайхан нөхөртөө л таалагдаа л та тийм үстэй. Би өөртөө эмэгтэй хүн нь би талент хараад өөрийгөө гоё хүн хамгийн сайхныг өөртөө өссөн шүү тий. Тэгэхээр шин талент хараад мэдрэмжтэй болно гэсэн үг шүү дээ хүн. Тий би ингэж уцлая. Энэ надад таалагдж юм болоо. Тэгэл болоо. Өөр юу ч хэрэггүй. Окей болоо. Ивент эдгээрч Батга эмчилгээ, арьс арчилгааны брэнд Biamon Anti-Acne. За мейкапчин артист хүнд бэлэг өгөхөд өхөд бас их зүг байдсан бэ наа. Тийм байхгүй. Яг тэгэхээр яг нэг Biamon брэнд маань өсвөр насныханд зориулаад Батганы эсрэг арьс арчилгааны багц гаргасан. За. Яг нөгөө хоёлоо түрүүн баах ярьлаа тий. Батгатай арьс. За тэгэл нөгөө чиглэг хураа тослог гэл ерөөсөө арьсаа л арчил гээд байгаа штэ. Чиний зөвлөгөө бол тий. Тэгэхээр яг нөгөө өсвөр насныхан маань арьсаа гоё арчлаад гоё арьстай болохоо зориулсан юм гоё бүтээгдэхүүн гаргажээ. Тэгээ энийг бас Бонокто бэлэглэе. Баярлалаа. За энэ дотор юу багцсан бэ гэхлээр ийм гоё угаагч зөөлөн угаагч юм хөөс. За. За Би тэгээ чи савндаж угаа гэдэг байгаа шүү дээ. тий нөгөө бохирдлоо угаа гэдэг байгаа штэ. За тэгээ ийм төнөр пад чигшүүлдэг. За энэ болохоор яг нөгөө батгыг хатаадаг юм гээл. За. За энэ болохоор хамгийн сүүлдэнд түрхдэг юм чигшүүлэгч тос. Гүн чигшүүлэгч тос. Яг л нөгөө өсвөр насныханд хэрэгтэй, арьсанд нь хэрэгтэй тийм минералууд орсон бүтэцтэй ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байгаа. Хамгийн гоё нь нөгөө үндэсний үйлдвэрлэл болохоор бүгд Монгол тайлбартай. Тэгэхээр нөгөө хүүхдүүд маань хэрэглэхэд бас үнэхээр кул ах гэж бодож байгаа. За гэхдээ Бондок бас хэрэглээл үзээрэй. Тэгээ. Арьс нь бас их гоё юм чи. Яна баярлалаа. Тий. За энэ бас Тин кафе гээд өсвөр насныханд зориулсан юм Тин кафе манай подкастын хамтрагчаар ажилладаг. Энэ яадаг газар вэ гэхээр ерөөсөө 15-аас 21 насныхаа очоод хүссэн юм хийж болно ер нь. Хөлөгт тоглоомууд байгаа, кино үзээд сууж болно, найзуудтайгаа гоё чийлрээ тий. Төрсөн өдрөө тэмдэглээд караоке дэж болно. Ер нь л нэг 3 цагийн ер нь олон хэцэн цаг байж болно. Хүснээрээ өнгөрөөж болох юм гоё чөлөөт орон зай. Би болсон. Өсвөр насныхан маань нөгөө чөлөө цагаараа хийх зүйл явах газар бас хомс байдаг шүү дээ Улаанбаатар хотод. Тэгээ Тин кафе гээд өсвөрийнхэнд зориулсан юм кафе. Манай подкастын хамтрагчаар ажиллаж байгаа юм. За энэ нэг ваучер нь болохоор 3 цаг тоглох эрэхтэй 3 цаг нь ерөөсө 22,000 болж штэ тий. Бас нөгөө хүүхдүүд чинь яалтчгүй нөгөө санхүүгийн хараат штэ ээж аваасаа авдаг тий. Ах их чимээ өвөөгөөсөө л мөнгө гуйна. Тэгэхээр бас үн айгаа боломжийн гаргасан юм байлээ. За байрлал нь гэхээр Солонгос элчингийн баруун талд. Ерөнхийдөө нөгөө Солонгос элчин мэдхгүй бол Home Plaza-гаас баруун тишээ илгэсэн. Солонгос элчингийн баруун талд байрладаг Эдүү парк гэх төвийн нэг давхарт байрлаж байгаа. Тэгэхээр бас Бондокт хоёр дүүгээ тий. Дүүгээ би шууд дүүгээ бодлоо. Миний нас хитрхи юм байна. Хоёр дүүгээ бас дүү байгаа. Тэр очоод гоё чөлөөт цагаа өнгөрөөгөөрэй гэж бэлэглээрээ. За манай өнөөдөр Тин зооны урилгыг аваад хүрэлцэж ирээд маш гоё чөлөөтөө олон зүйл энэ талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн Бондокто баярлалаа. Цаашдынх нь ажилд бас амжилт хүсье. Тань ч гэсэн амжилт хүсье. Тань ч гэсэн баярлалаа. За баярлалаа. За өнөөдрийн манай Тин зооны дугаар өндөрлж гин дараагийн шинэхэн Тин зооноор уулзтлаа. Баяртай.